Сайн байцгаана үзэгчдээ. 7 хоног бүр та бүхэн хүрдэг Weekly база эхлэхэд бэлэн боллоо. За бүгдээ өдрийн мэнд. Өдрийн Өдрийн. За өнгөрсөн 7 хоногт маш сонирхолтой болон бас сенсацтай мэдээллүүдээр дүүрэн байлаа те. Тэгээ хэдүүлээгийн ярианы эхний сэдэв бол хэдүүлээ тулаанаар эхлэе гэж шийдлээ. Халуухан байгаа дээрээ ярилцъя. One Championship холбооны одоо бүсийн аваргын төлөө манай их хөргөл маань Жингийнхаан аварга одоо бүсийг эзэмшигч Бразил залуутай тулалцсан. Тэр цулааны талаар хэдүүлээ ярилцсан. Ер нь бол яг бүгд үтсэн. Гэхдээ энэ дээр сэтгэлээ хуваалцъя яг те. За энэ тулааныг ярихаас өмнө эхлээд ямар шин амжилттай ямар хүнтэй тулцсан гэдгийг тодорхой хэлж тэ. За Бразил тулаанчийн хувьд бол бүсээ 2 удаа хамгаалцсан. 2 удаагийн аварга. Ер нь бол нэлээд хүчтэй шилдэг тамирчин байсан. Ер нь бол за энэ хөргөлийн хувьд бол өсөж яваа тэ. Чансаараа 4 тэрэмлэгдчихсэн. За тэгээд 66 кг-ийн жиндээ бол 66 гэдэг чинь бол ер нь бол тулааны спортод бол ер нь топ жиндээ ордог. За тэгээд One Championship холбооныхаа 4 тэрэмлэгч тулааны шууд тэгтээ тулдвал саналаараа зөвшөөрөөд ингээд тулаанд оролцсон. За энэ хөргөлийн маань хувьд бол өмнө нь 16 тулаан хийсэн байсан. 13 амжилттай. За нөгөө талд бол 13 амжилттай. 12 амжилттай. Нэг нь бол no contest гэж яваад байгаа. За тэгэхдээ хамгийн амар сүүлийн 9 тулаандаа дараалаад ялцсан. Тим хүчтэй тулаанч байсан. За ингээд нэг чансааны нэг болон 4 дэмлэгч 2 тоглож 2 тамирчин маань ингээд Таиландд хүч үзлээ те. За ер нь манай монголчууд бол өстой огшиж үзлээ тийм ээ тулааныг. Одоо хүн болгоно л бахархлаа. За энэ хөргөлийн сая бас Physical Asia шоунд оролцоод ямар бас ухаалаг гэдгийг харуулад батлаа харуулсан байсан. Тэгээд тулаанд үнэхээр бас гайхалтай боллоо. Надад итгэлтэй. Надад нэг итгэжээчтэй гэлээдэг тий. За энэ тулаан дээр бол One Championship Монголын холбооны ерөнхийлөгч бол арын албаныхан бүгдээр очсон байлээ. Тэгээ ордон дотроос мэдээлэл өгсөн хүмүүстээ баярлалаа. За 13 амжилттай байхдаа 3 тулаанаа бол их хөргөл маань нокаутаар ялцсан байсан тий. Тэгээд энэ тулаан дээр ч гэсэн цагаас эрт болт оруулаад ингээд ялсан. За тулааны спорт сонирхогч хүмүүсээс гадна ер нь нөгөө Physical Asia-д орснороо манай монголчууд бол өстө бараг бүгдээрээ дэнцэн дээ. Тулааны спорт зарим сонирхдаггүй хүмүүс байсан бол одоо ингээд тулааны спорт руу бол сонирхчтэй их хөргөлийн ачаар ингээд маш олон үзэгчтэй болж байна те. За тэгээд тоглолтын дараа наран тунгалаг гавьяад цог 6 дээр болоо зогсчихсэн. Дэвжин дээр ч гэсэн өөрөө байсан. Манай шав ингээд төрүүлээ гэдэг. Багш шав 2 хуйлаа ингээд дэлхийн том бүсний эзэн болж байгаа. Наран тунгалаг гавьяатыг бол манайхан мэдэндээ баг тэртээ одоо нэг 10 жил юм 11 жил юм 10 жил юм те. Чингисийн завчилт гэдэг тэр аимшигтай өшгөлтөөр нь бол хүмүүс бүгдрээ мэддэг. Ийм гоё тэр тулаанч. Physical Asia-гийн хувьд ерөөдөө спортуудыг маш гоё гаргаж өгсөн шүү дээ. Саяны одоо тэмцээн нэвтрүүлгээр шоугаар те. Тэгээд зөвхөн Монгол гэлтгүүгээр бусад орны гадаадын одоо хөгжөөнд дэмжигчнэр инх хөргөлийг бас нэлээх дэмжсэн харагдчихсэн. Тэрийг харахад бас айгүй гоё харагдчихлээ. Яагаад гэсэн хэрэг нөгөө Таиландууд ч Physical Asia-д орсон шүү дээ. Тийм учраас бас цуг манай Монголыг үзсэн учраас тэр ордны уур амьсгал бол тэр жигтэй бол ер нь бол инх хөргөлийн талд байсан гэхэд бас хэлдэггүй шүү ер нь бол. Ер нь бол Go Mongolia гэж ер нь харилаад байсан те яг шоумаар бол. За энэ тулааны өмнө Фабрик Андрэж хэвлэлд ярилцлага өгсөн байна л да. Юу жиндээ орсныхаа дараагаар ер нь бол агуулгын хувьд бол би илүү гэдгийг мэдж байгаа. Ер нь бол би ер нь бүх юмараа илүү гэдээ өөрөө хэлж байгаа. Тэгтээ инх хөргөлийн тэр дэвсэр төвчээр болон одоо барилдааны мэхүүд болтуудаас би зайлсхийх хичээн. Өөрөө чатус урттай гэдгийг мэдж байгаа. Тийм учраас ер нь зайнаас тулдыг илүү хичээн. За зайнаас тулдаад тэр даваагаа би хадгалахад бол инх хөргөлийг бол үнцэн раундууд бол буулгаад авчнаа гэж хэлсэн. За тэгээд тулаан руугаа эргээд ороход бол яг тэр арга барилаа ашигласан. Ер нь хөвчлэн шулуун цогцолтууд болон ер нь зайнаас те инх хөргөлийг орж ирэх тэр яг ойрын бүс рүү орж ирээд барилдааны мэх авах тэр боломжуудыг ер нь л хааж тоглоодсэн шүү дээ. Өөрөө бол маш хүнд цогцолттой юм байлээ. Инх хөргөлийг бол ямар амар бэртээснийг бүгдээ харсан те. За тэр тохоо болон гарны баруун зүүн гарны айл гарын өгсөрсөн цогцолтууд гэх мэтчлэн те. За тэгээд тэр хөлний 2 хөл юу 3-оо цогцож байгаа бохчоо цогцолт гэдэг өөрөө их урт юм аа. Харахад бол. Тэгээд тэр цогцолтуудаараа даваа байл. Эхний раунд бол үнэхээр илүүрсэн. За 2 дугаар раундын төгсгөлд инх хөргөл өөрийнхөө арга барилыг олоод эхэлсэн те. Ер нь цуцаагаад цогцолтоос нь болтож орж ирээд ер нь бие рүү н ороод те цикл рүү дарж ороод энэ чи юу юм бэ? Одоо UFC-ний тулаанч нөгөө октагонд болдсон шүү дээ те. Эмийн тулаанууд ч октагонд болж байгаа тулаанч нөгөө нэг барилдаан буюу тим барил авахд илүү юм юу юм бэ л да. Давуу талтай байт юм байна. Давуу талтай. Октагонд юу ч
раунд юу ч юм дөрвөлжин раунд ч юм болохоор тийм байралтай ихэд юу хэцүү байгаад тийм байна. Манай тайлбарлагчсан хэлж байгаа боксерийн чинь болохоор нэг олцтой байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг шахаж ингэж авахаар осон нааша цаашаа сунаад ч юм уу гэдэг. Октагон ч болохоор ингэ төмөр тортой болох. Шууд очиод нөгөө нэг тал руугаа шахаад тулаа тэндээсээ нөгөө өөрийнхөө барьцыг ахиулах юмуд нь илүү давуу талтай байд юм байна л да. Тэгээ тэр байдлаараа ер нь бол их хөрөглийг ялах магадлал жоохон багтаа гэж хүмүүс үзчихсэн юм байна. Тэгтэл нөгөө талд 4-р раунд, 3-р раунд тийм юу болсныг бүгдээрээ мэдчихэж байгаа тийм. За тэрийг үзсэн сэтгэлүүд ер нь ирээ. За яг нөгөө нэг өсгөөг хэлдгээр манай инх хөргөлийн хувьд бол нөгөө ойрын зайнтай тийм илүү барилдаан руу жоохон шилжүүлдэг, хэвтэй юу руу шилждэг тийм. Октагон тулдаад ихээр нөгөө нэг торноос жилд авч байгаа ч юм уу нөгөө боолтон дээр хийх байрлалын дээр айгүй хурдан шилждэг. Юун дээр болохоор яг тэр давуу тал одоо саяны рингэн дээр бол тэр давуу тал арай сул гэж харж исэн бол эсэргээр яг тэр булангийн байрлалыг ашиглаа тийм ээ. Боолтонд оруулаад тэгээд ялтыг байгуулсан. Би бол яг тэр тоглолтын үзчихэд бүр үнэхээр ингээл нэг юм огшаал нэг дотроос нэг ингээл ирдэг шин. Яг л тгий санагдчихсэн. Яг тэгээд боолтонд оруулаад бариал авч байгаа. За наадгаа битгий дээр наадгаа битгий дээр. Шүүгч би бүр шүүгчээ зогсоогооч наа чи дуусчлаа штэ гэдэг. Бараг тэгж ойрлмоор санагдчихжээ. Тэгээ хүн болгонд ер нь тэгж хүлээж авсан байх гэж бодож байна. Гэхдээ энэ хөргөл маань бас хэд хэдэн цохилтыг нэлээд хүн цохилтыг авсан тийм. Тэр тухай амар болсон. Тэр тулааны дараа хүртэл нөгөө өрсөлдөгч нь сошиал хуудсанд бичсэн байсан шүү дээ. Маш хүнд цохилтуудыг өгсөн. Тэгээд ингэж амар дэвчээртэй ингэж цохилтыг хүлээж аваад те унахгүй байгаад нь бол гайхсан. Гэхдээ энэ бол сүлэх шүү. Тэгээд дараа авчирнаа гэдэг. Ер нь дахин тулдах. Ирэх оны эхний хагас дахиж тулдах магадлал өндөр гэж хэлээ. Тэгээд тоглолтын дараа сая өсгөө маань хэллээ те нөгөө их хөргөл маань нэлийн бэртэл авсан байна. За хид хид оё тавьсан гэж сонслоо. Тэгээд нэлийн угаасаа тэр нүрлүү шулуун зогсон тохооны цохилтууд бол за хүмсгэс сэтэрсэн баг шиг байсан цус гараад байсан те. За зүүн нүд бол ингээд бүтэн хавдцсан те. Тэгээд хөлдөө бас бэртэл авсан баг шиг байсан. Ойдл тавьсан гэж хэлээ. Ер нь бол нэлийн хүнд тулаан болсон. Зайнаас үзэхээрэл нөгөө цохилтууд аяг өвчтэй ороод байдаг. Барилдаад авахаараа манай хүн чинь нөгөө юм арай бахим, өргөн гар марын булчин нэг хөргөлч хамаагүй зузаан тий. Нөгөөх болохоор нэг юм фиттэй байгаас өндөр урт гар мартай. Тэгээд тулааны дараагийн ярилцлага дээр их хөргөл ирсэн тий. Үнэхээр цохилтуудын сүлдээ харахгүй болж эхэлсэн. Харахгүй болж эхэлсэн. Тэр үед бол ойлгомжтой тий. Яг харахгүй болоод ирэх үед хамгийн чухал юм ойрч авал барилдаанд орох хэрэгтэй. Тэгээд харахгүй байсан мөртлөө тэр михээ игээд боод гэдэг чинь өөрөө цэвэр тамирчны мэдрэмж. Үнэхээр гайхалтай. Үнэхээр огшсон ингээд одоо хүртэл ингээд миний бараг шар ус. Тий, шар ус чинь ярихад л шар ус чинь тий. За тулааны дараах ярьцлага үнэхээр гоё болсон. Тэр MVP шүү. Үнэхээр ямар их хөс хүчээ шавхаж ямар айгүй тийм хамаг зүйлээ шавсан гэдэг нь тэр тулаан тараас. Бид нар одоо өөртөө бодолтой 2 минут зүгээр барилдах юм уу ноцолтоход л амар ядардаг шүү дээ. 2 минут ч юу. Тэгэхээр тэр чинь бүхэл бүтэн 3 раунд тий. Тэгээд шууд дараа нь ярьцлах шууд бүсэд тэрж аваад сууж байгаа шүү дээ. Тэр бүсэнд гэхдээ яасан хүнд юм бэ? 26 паунд гэсэн шүү дээ. 11.2 кг. 12 кг. За тэр ч яхаа. За шууд суугаад ярьцлага нөхөд за сэтгүүлжэл асууж байгаа юм тий. За та ингээ ялчлаа. Ямар сэтгэлтэй байна гэдгсэн их хөрөл бүр ингээд үгээ зөөж ядаа тий. Амнаас нь ингээд аваа бараг гарч чадахгүй. Зуураад идэг шүү. За тэр үед бол манай орчуулагч болон тасалжуулагч Батнасан бол үнэхээр MVP байсан яа. Тэр орчуулагчтэй. Юу тэр тамирчны тэр одоо юу сэтгэл хөдлөл одоо өтлөгчийн сэтгэл хөдлөл хоёрыг зэрэг гаргачихлаа. Өөрийнхөө ардан төрчин байгаад ингэ огшиж байгаа. Тэр огшиж байгаад юу те. Thank you for eternal blue sky гэдэг огшоод игээд. Би тэр нүсчихэд тэр яг өөрийнх нь хэлж байгаа санааг нь бүрэн өгöd байгаа хөх те. Наран тунгалаг багш маань 11 жилийн өмнө энэ амжилтыг гаргаж ингэж монголчуудыг огшоожсон бол 11 жилийн дараа их хөргөл маань яг шавийн дүрээр те багш юу шавийнхын дүрээр гарч ирээ тэр амжилтын давтаад ингээд олон улсын давцанд дэлхийн авраг гэдэг одоо One MC Championship холбооны дэлхийн авраг гэдэг юм хүндтэй цолын эзэн болоо. За наран тунгалаг багшаал тэр ард нь тугаа барайл үнэхээр харц нь бол үнэхээр нэрээ шавьраа багсаж байгаа. Тэгээ энэ ташрамыг ашиглаад бас энэ Шанс MMA буюу одоо наран тунгалаг багшийн бас энэ клубыг онцлмоор байна. Энэ жил баг миний мэдхээр Шанс MMA тулаанчд оролцсон бүх тулаанд ер нь яллаа. Саяхан бас энэний өмнө бид нар ярьжсэн те Монголын бас 60 юу 57 кг-ын жингийн аваргын бүсдээс Сотон баяр ялцсан. Ингээд ингээ бодохоор ер нь манай энэ Шанс MMA тамирчид бол гадаад дотоод Монголоо гэлтгүй ер нь бол бүх одоо энэ тулааны спортын тулаануудад маш амжилттай оролцож байна. Тэгэхээр наран тунгалаг багшаар бас үнэхээр бахархаж байна. Бас тамирчиднаас амжилт үзсэн. Манай Шанс MMA-ийн бас өөрсдөө бүгд очиод талентч үтсэн байлээ. Яг тэр нөгөө ярилцлагыг үзээд нэг үгийг сонсоод ерөөсөө айгүй игүүлсэн шүү дээ.
амар ядарч ийн одоо зүгээр харж амармаар байна гэдэг. Тэр чинь ямар их төлөвлөсөн бэ гэдэг чинь харагдаж байна. Гэхдээ яг тэр жинд орсны дараа нь харахад л царай бүр нилээн ядрангуйар гэсэн тий. Гэхдээ ер нь бол тамирчин нөгөө Тэр жингийн мэдээлэл юм билээ. Инх хөргөлийн хувьд болохоор нөгөө юм зүгээр энгийн жим биш нөгөө булчин маасаа их нэмсэн байсан юм байна. Тэгээ булчин маас ч хасна гэдэг чинь айгүй хүнд юм байна. Тэгээ булчин маас хасахын тулд нэлээд ядарчтай байсан гэж хэлээ. Жиндээ орохын тулд булчин маасаа хаяхын тулд. Тэгээ нэлээд ядарчтай байсан харагдаж байгаа. Тэгэхээр яг хоо инх хөргөлийн хувьд бас нөгөө тулаанчийн хувьд гэхэд нөхөн сэргээх хугацаа тодорхой хэмжээнд орно. Тэгээд сая мандах хэллээ шүү дээ. Иргэжлийн эхний хагас дээр нь тулдах магадaltaй гэдэг. Тэгэхээр ер нь ойроос дахиад энэ тулааныг бид нэр харах магадaltaй гэсэн үг шүү дээ. Би ч хэлээд байгаа юм шиг тийм мэдээний зэнд яваад илээ. Тэгэхээр нуушчаа за. Ер нь бол эхний улиралдаа бол худлаа. Энэ чинь нөхөн сэргээхтэй бэртэл гэмтлийн зэрэг. За эхний хагастай бол магадгүй байж магадгүй юм бэл. Магадлал байна. Тэгээд ер нь аналистууд ч юм уу ингээд нөгөө энэ тентгийн гадаадын сайтууд ч юм уу нэлийн тэгээ бичсэн бэл. Энэ дээр бас нөгөө шагнал дээр нэг сонирхуулаад хэлэхэд их хөргөл маань тэр нөгөө ярилцлага өгч яхад одоо 26 паундын алтан бүсний эзэн мөн дээрээс нэмээ $50,000 бонус өглөө гэдгийгсэн чинь гот яваасаа тэр. Тэгээд тэрийг харчаад би энэ шагналын сангаа мдээгүй байсан бол эсвэл дараа нь тэгж хэлдэм болоо гэж бодсон би. Шагналын сан нэгт хэлээгүй байж магадгүй. Тэгээд нөгөө хүмүүс амар их мемэ гээд бичлэг явуулаад байлаа тий. Тэр тэгтээ гоё юмсан. Бүсэнд би тэгээд судлаад үзсэн чинь 26 паунд ч 12 кг жинтэй юм байлээ. Тэгээд яг алтаар бол угсаа бүтэн алт байхгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэгтээ ер нь ингээ бүрээс нь 1-2 мм-ийн юу идэг гэж чинь. Алт шармал алт байдаг гэж чинь. Үнэхээр гоё бүс үлээ тий харсан чинь ингээд манайхаа өөртөө ингээ зүүх чи ямар гоё харагдав. Тэр One Championship гэдэг холбоос ч ер нь дэлхийн номер 1 холбоо шүү дээ. Одоо сошиал нь 53 сая дагагч та. Ер нь бол нэлээд өндөр одоо ингээд тулааны спортын бол хамгийн номер 1 холбоо шүү дээ. Тэгээд тэр номер 1 холбооны номер 1 бүс ямар хэмжээнд байх нь бол ойлгомжтой тий. За ямар ч тач өнгөрсөн 7 хоногийн бас топ сэдвүүдийн нэг монголчууд бид нарыг огшоосон. Ер нь бол спорт сонирхогчоос гадна хүмүүсийг бас автуулсан тийм мэдээлэл байлаа тий. Тэгээд маш олон спорт сонирхогч нэмэгдлээ тий. Тэгээд инх хөргөлдөө бас ирэх тулаанууд нь амжилт төсөй хурдан бас тэнхрээд эдгээрэл гэж. Ирээд маш гоё зүгээр юу ч бодохгүй сайхан амраарай. Шот харин шүү. Хэлсэндээ тий. Харин сайхан амрамаар байна гэдэг. Манай нөө солонгос тамирчин тааж хадалж байгаа. Бидний дараагийн сэдв сагсан бөмбөгтэй холбоотойгоор хэдүүлээ Dead League болон ESL гэсэн сэдвүүдийн хүрээнд ярилцсанаа. Эхний тоглолт Завхан Brothers болон PCH Knights-ийн тоглолтыг энэ 7 хоногт онцолж байна. За Knights хүснэгтийг бүр ихтгэл төгс тэргүүлж байгаа гэхэд хэлсдэхгүй те. За энэ тоглолтын хувьд өсгөө хуваалцаач. За тоглолтын хувьд гэвэл Завхан Brothers баг ямар өвчтэй байгаа гэдгээ уусаа харуулсан байгаа тий. За энэ тоглолтын хамгийн онцлог зүйл нь гэвэл хоёр баг солилцоо хийсний дараах тоглолт буюу Ишибаши Дүлгэн мөрөн хоёр хоорондоо солигдоод тэрний дараа болсон тоглолт байгаа. Тэгэхээр хоёр одоо хуучин цэрэг бие биенийхээ одоо өмнөх багтайгаа эсрэг тоглосон гэдэг утгаараа. За Дүлгэн мөрөн бол өөрийгөө шууд батлахыг харуулсан тоглолт, өөрийнхөө олдож байгаа минут тий тэрийг одоо улам бүр ямар одоо өсөглөн байгаа гэдэг юм уу тий харуулсаар ингэж хичээж тоглосон. Тэр утгаараа ч гэсэн маш өндөр талбай дээр оноо алдтай хамгаалалтаа тоглосон. За нөгөө талд Ишибаши бас яагаад Knights хэрэгтэй гэдгийг бас харууллаа тий. Асан шидэлтүүтэй амжилттай болголоо. 5-4 буюу одоо хэдүү юм. 80 тогтолсон гэдэг чинь өөрийгөө ямар одоо тэр багт одоо Knights багт хэрэгтэй гэдгийг харуулсан. Тэгэхээр энэ хоёр баг энэ жилдээ аль аль нь хожижлаа гэж зөвөр хараад байна. За тоглолтын үед гэвэл Knights баг угаасаа юу яасан? Тоглолтын эхнээс ер нь агуулгыг гартаа аваад эхэлсэн. Гэхдээ Завхан Brothers баг шин дасгалжуулагчтайгаа нэгдээд үндсэн систем ер нь бол ойлголцож орж ирсэн гэж хэлж болно. За урд чугмын хамгаалалт бол үнэхээр илүү байгаа гэдэг энэ тоглолт бас баталгаажуулж илээ. За юу тулга болон баска дээрээс мөр гэсэн ийм хосол дөлгөө мөрөн гэсэн ийм урд чугмд одоо маш хурдтай шилжсэн. Одоо дөлгөө мөрөн чинь арын бүс тоглоод байгаа шүү дээ дөрөв дээр. Гэхдээ хурдан тоглохын дээр дөлгөө мөрөн бол үнэхээр дэмжиж илээ тэр хэдийг. Тэгээд ер нь бол тоглолт их хурдан темптэй оноо авалт өндөртэй болсон. Айл айл багууд ер нь бол оноо авалт өндөртэй болсон гэсэн эцсийн мөчтэй гэдэл Knights давамгаалаа хадгасаар байгаа 4-р үед эцсийн цэгийг тавиад хожил байгуулсан да. За энэ тоглолтод болохоор нөгөө Мөр Завхны гол тоглогчтой ер нь бол гол толгой тоглогч гэмтлийн улмаас оролцоог. Өнгөрсөн тоглолтод дэр нөгөө нуруу жоо юу болсон. Тэгээ гэмтлийн улмаас оролцоог. За эхний үед дээр бол 17-19 ойрхон явж байгаа. Хоёрдугаар үед дээр 52-35 гээд оноос алга. Гуравдугаар үед дээр бүр 52-87 35 оноос авсан.
За 4-р үе эхлээл завхныхаа уршаа шахаал бүр машинц нэлээд бүр зовоосон доо. BCH-ийн бос хэлхийгээ гаргацсан байсан. 35 он учраас. Гэхдээ онооны зүрэг бүр 10 болтлоо ирсэн. За тэр үед нөгөө ивэлтийн шийдэлт бөмбөг таслаад баруун завжин дээрээс шийдсэн шийдэлт уул нь ингээд үлмийн дээрээ зогсож байгаа шийдсэн байгаа бичлэг харахад. Тэгсэн чинь нөгөө зураас гიშгсэн гэдэг. Бродерсын гэхдээ хэдхэн минутын өмнө л нөгөө челленж авцсан байсан учраас авчдаг. Магадгүй тэр ивэлтийн шийдэлд орцсон байсан бол бүр ойртохсон. Сүүлд нь 3 минут орчим үлдэн. Тэгээ нэг 8-9 оноор ороод ирчихэр бүр эвгүй. Тэгэд BCH-ийн буцаагаад гараагаа гарах уу гарахгүй тий. Эвгүй штэ 35 оноогоор ижсэн бүр баригдаа гараагаа эргэж гаргана гэдэг чинь тий. Тэгээ энэ тоглолтын дээр нэг хүн карьер хаяасан. Энэ бол тулга. Элбгийн тулга 30 оноо авч ер нь дээдлэгт орсноос хойш одоо баг 4 дахь жил нэ нөө карьер хаяасан. Ийм л тоглолт бол. Энэ дээр бас ивэлтийг онцлмаар байна. Ивэлт Солонгос улсаар эргэж одоо багтаа нэгдэж байгаа тийм. Япон тийм. Японоос эргэж одоо багтаа нэгдэж байгаа. Ивэлт Японд очиод хэр сайжирсан бэ? Өөрийнхөө ямар төвшин дээр ахиулсан бэ гэдгийг ирээд ер нь бол энэ тоглолт гэлтгүү дараагийн тоглолтууд ер нь баталж илээ. За дундын зан шидэлтүүд тийм. Багийн холболтууд, найруулга, асын зан шидэлтүүд гэх мэт одоо маш олон зүйл дээр ивэлтийн туслан тусалцаа бол цахан бороо цогт багт ирэх одоо плей-офф удирдлагын тоглолтууд хэрэгтэй гэдэг нь гарцаагүй юм байна. Ер нь бол ивэлт бол хөгжөөд ирсэн юм байна. Завхан Бродерстой холбоотой нэг юм харамсалтай мэдээнүүд байна. Эртлийн. За Цэрэнбаатарын тухайд бол Эвстэй тоглож байсан тоглолтын дээр бол цохиулаад унсан, унахтаа тархиараа савж унсан юм шиг лээ. Бараг нокаут шахуу ороод ингээд айгүй хэцүү. За ингээд Цэрэнбаатар бэртэлтэй. За дашторж бас бэртцсэн байна. 4-6 орчим 7 хоног гэдэг. Бараг сар. За нөгөө мөнх тулга гарын бэртлийн улмаас бас тоглолтод оролцохгүй. Багтаага иргэд нэгдэд исэн Цэнгүүн баяр бас бэртлийн улмаас тоглолтод оролцохгүй. За тулга, элбгийн тулга бас хөнгөн бэртэл авсан гэд бараг 5-6 тоглогч нь бэртэлтэй. Тэгээ гарааны 3 тоглогч шүү дээ. Муур бас нөгөө нурууны гэмтэлтэй гэхэр ингээд удирдлыг бол айгуу гоё явж байгаа тийм 5-6 дугаар байранд явж байгаа. Дишиш твших боломжтой байгаа 5-6 тоглогч. Тэгээ гол 3 тоглогч. Тийм бэртэлтэй юм. Харин муур бүс зүүж яваад байлээ. Ер нь тоглолт дуусаад нөгөө мент амарлан дээр болонгууд бүс зүү суугаад байлээ. Тэгэхээр яг нурууны бэртэлтэй холбоотой. За саяны тоглолтын дээр миний зүгээр онцолж харсан юм нь BCH Knights 6 тоглогч нь 10-аас дээш оноотой байлаа. Warren Shibashii, Эрдэнэцогт, Сугур Очир, Jordan Talbot, Ганбаатар гэдэг 6 тоглогч 10-аас дээш оноотой. Тэгэхээр BCH Knights бас Shibashii ирээд импактаа үзүүлж чадчихна гэж харж байна, тийм ээ. Эсрэг тал Дүлгөө мөрөн одоо Завхан Бродерс багт нэгдснийхаа араас 3 тоглолт хийсэн байна. 3 тоглолтод гурууланд нь 10-аас дээш оноотой. За нэг тоглолт 11 оноотой, нөгөө 2 тоглолтод 22 оноотой. Тэгэхээр аль талдаа төрөний өсгөгийг хилдгээр win and win байж чадж байна, тийм ээ. Аль аль нь очсон багтаа импактаа үзүүлж чадж байна гэж харж байна. Бродерс хувьд нэг юм асуухад өмнө ярьж илээ хэдүүлээ. Монгол тоглогч нарыг те Монгол лидер яг Дүлгөө мөрөн яг байж чадах уу? Эсвэл энэ багт дахиад өөр ямар хэмжээний тоглогч хэрэгтэй вэ? Тэгэхээр хэрэг болвол багийн лидер Дүлгөө мөрөн гэхээс илүү баасан төрж. Харин одоо Монгол тоглогчтой нөгөө хэрэгтэй байгаа тэр тусламж нь хангалттай байж чадах уу гэж асууж. За яг бусад нөгөө амар хүчтэй багуудтай харьцуулахад бол яг 100% одоо тийм амар импакт үзүүлэл нөгөөтэй алдсан гэж бол хэлж өгнө хэрэг чадахгүй байна. Дүлгөө мөрөнгийн тоглолтод сая 3 тоглолт хийлээ. Нэг 18 орчим оноо, нэг 7-8 орчим самбар дундчилсан. Энэ бол нэлийн нөлөө үзүүлж байна. Шилтгаан нь болохоор Завхан Бродерс багт Монгол самбарын тоглогч бол өндөө байгаагүй. За самбарын тоглогч байгаагүйс шилтгаалаад самбар руу шахсан тоглолт орсон тоглолтыг катлж гүйсэн гац бараг даш дөржил мөр хоёр л тэрийг хийдэг байсан баг. Тэгэхээр нөгөө Дүлгөө мөрөнгийн тоглох ингээд зай айгуу орон зай тэр талбай дээр чөлөөтэй байгаад байгаа. Тэгээд хамгийн гол нь нөгөө аимшигтай дамжуулт өгдөг мөр энэ багт байга. Тэгэхээр Дүлгөө мөрний тоглолт бол BCH Knights байснаас илүү өснө. Хангалттай өснө. Бродерс тэгээд ер нь бол аюу гоё баланс тулчлаа гэж харж байна. Ер нь баланс нэлээд дажгүй болоод ирлээ. Самбарын нөгөө дутуусан самбарын байрал дээр Дүлгөө мөрөн аваад ирж. Дүлгөө мөрөн чинь ер нь хасл гейм юм буюу самбар дор илүү шахаж тоглон бөмбөг болгоны араас явдаг ийм зүтгэлтэй тоглогч учраас яг тэр хэрэгтэй байрал дээр хүн авчираад илүү баланс гоё тэнцэрчээд ирлээ л гэж харж байна. За нөгөө талд BCH Knights багийг бас ярихгүй харахгүй те 12-1 амжилттай хүсдэгтэйг үнэхээр одоогор бол итгэл төрүүлж байна. Нэгэн хожигдно гэдэг чинь бас үйлрэлт бас үнэхээр ямар чансаатайг нь харуулж байна. За энэ чинь зөвхөн тоглолтын ийм юм дээрээс статистик үзүүлэлтээр бас батлагдаад байна. Оноо авалтаар нэгт явж байгаа хിവэр. Одоо хүртэл.
99 дэш оноо аваад байна тий. За дээрэс нь энэ багийг яаж ойлголцоод байгаа гэдгийг харуул хамгийн том үзүүлэлт болох оновчтой дамжуулалтаараа бүх багийг бас тэргүүлж байна. 23.1 байсан шүү тий. Тэнгүүд Монгол тоглогчдын оновчтой дамжуулалтаар хэдэн цаг тэргүүлж байна. За гадаад тоглогчдын оновчтой дамжуулалтаар Warren 3-т явж байна. Тэ? Ингээ бодохоор энэ багийн ойлголцол өөрөө ямар гоё болж байна те. Ер нь яг юугаа олцсон ба штэ. Шоогоо бүрдүүлсэн ба штэ. Ингээ бодохоор за бусад үзүүлэлтэр ч гэсэндээ самраас бөмбөг авалтаар ихний үзүүлэлтэрд явж байна. Jordan толборт блок болон хаалт тэгээд самраас бөмбөг авалт зэрэг үзүүлэлтэрээ бас ихний тавд явж байна. Тэ? Ингээ бодохоор энэ багийн одоо гадаад тоглогчоор Warren одоо оноо авалтаар ихний 2-т явж байна гэдэг ч юм уу те. Ингээд бусад статистик үзүүлэлтүүдийг харахаар энэ баг яг ихний 3-аас 4 байрт явж байна. Хамгаалтын үзүүлэлтэрээ тавд явж байна гэдэг ч юм уу те. Ингээд үндсэн үзүүлэлтүүдээр ихний тавд яваад явж байна гэж энэ баг ер нь бол удирдлагын одоо тавд орлоо гэхэд аль хэдийн уучраа олсон баг болчихлоо. Нэг л хожигдсон тоглолт чинь Эпс байсан шүү дээ. Би 91-с сумаар байна л да. Удирдлагын өмнө Knights-ийн бүрэлдэхүүнийг харахтаа самбарын тоглогч нар ерөөхдөө их болчлоо. Холбогчийн асуудал энэ багт дахиад энэ үлрэл яригдах юм шүү гэжсэн. Сая өсгөөгийн ярьснаар багаараа дамжуултаараа тэргүүлж гин, Монгол тоглогчдыг 90 цаг тэргүүлж гин. Тэгвэл тэдэнд дамжуулт гаргахад яг тэр сул гэж нэрлэгдэжсэн холбогчийн байрал ер нь бол одоо миссинг пазл олцсон юм шүү. Боломжтой юу? Одоо амжилт гаргахад те. Яг би боломжтой гэж харж байна. Тэгээд бас Эрдэнэ цогт оноо авах гэхээсээ илүүтэйгээр бөмбөг дамжуулъя. Бусад тоглогч нараа тоглоулъя гэдэг одоо энэ жилийн хувьд те MVP-г үргэлжлэн өнгөрсөн жил яригдчихсэн тоглогч тэр байр суурийг хойшин тавиад бусад тоглогч нараа тоглоулъя, бөмбөг илүү дамжуулъя. За тэр дутуугаа холбогчийн байрлалаа нөхөй гэдэг сэтгэлтэйгээр талбайд гарч ирээд хожихын төлөө тоглож ин гэдэг маань өөрөө энэ багийн хамгийн том одоо тэр яг дутуу байрлалаа нөхөж байгаа нэг шалтгаан байхгүй. Тийм ч учраас Эрдэнэ цагт одоо Монгол тоглогчдыг бөмбөг дамжуулалтаараа тэргүй ассистаараа тэргүүлчихсэн тийм ээ. Тэгэхээр ер нь бол ер нь л уучраа олоод ирж гин гэж харж байна. Одоо яг сая өсгөөгийн хэлдгээр аль хэзээний энэ баг улирлын талд ингээд хүрээд ирэхэд уучраа олоод одоо тоглох арга барил олчлаа л гэж харж байна. Тэгэхээр улирлын үлдсэн тоглолтод улам л аюултай болно. Тийм улам л аюултай болно. Энэ оновчтой дамжуулалтаар тэргүүлж гин гэдэг чинь өөрөө цаанаа систем л дээ. Систем хэрэгжээд байна. Суугаад байна. Латв коучинг систем болоод байна гэж ойлгож байна те. Энэ чинь оновчтой дамжуулалт гэдэг чинь зөвхөн холбогчтой хамааралтай зүйл биш. Зөв системээр бөмбөг тойроод хамгийн тэнд сул гарч байгаа хүн оноо авч чадаад байна гэдэг чинь энэ чинь өөрөө систем нөөрэ болж гин гэж ойлгоод байгаа. Эрдэнэ цагт одоо жишээ нь тоглолтын одоо бөмбөг итгэхэд тухайн 24 секундыгаа өөрөө төгсгөх биш. Ингээ харахаар Шибаши ч юм уу их хамгаалан ч юм уу байж байхаар өгөө тэр хоёрын шидэлтийн хувь чинь сая нэг тоглолтод л Шибаши оролцлоо 5-аас 4. Амгааг та нар санаж байгаа бол бас нэг хоёр тоглолтод 6-аас 5, 7-аас 5 гэдэг аваа залцсан шүү дээ. Тэр чин Эрдэнэ цагт дээр магадгүй дабл ирэх юм бол задлж байгаа шидэгч нь бэлэн байж байгаа байхгүй. Нодон яг майнерс гэн BCH тийм шидэгч хэд байсан бэ гэдэг бодохоор энэ жил бол шидэгч ихтэй болцсон байхгүй. Юу байсан бэ штэ ингээ харсан чинь Бродерсын ер нь 2 сан шидэгчийг л тэгэл илжлэл авцсан байна да. Нэг нь удирдлийн өмнө, нэг нь удирдлийн дондороо. Тий. За удирдлийн одоо хүснэгтийг удаалж байгаа дид байранд бичигдэж байгаа баг бол хасын хүлгүүд удирдлийн өмнө гэж ярьж штэ. Apes маш хүчтэй байна, боднос маш хүчтэй байна. За тэгж байгаа л хүлгүүд аварга авна гэдэг шиг зөвөр хөвгчлөөгөр ярьжсэн боловч яг тэд бас амжилтаараа хүснэгтэнд ороод ирлээ. Гэр бодтой. Тий. Тэгээ өнгөрсөн 7 хоногт Apes-тэй тоглосон тоглолтод 90-69 харьцаатай хожил байгуулсан. Хоёрдугаар хагасаас хойшоо ер нь оноо бараг ойртойгоо тий. Одоо энэ Apes-тэй тоглосон тоглолт чинь аялын тоглолтын өмнөх сүүлийн тоглолт. За 3-3 амжилттай буюу нөгөө ESL East Asian Super League-ийн хүрээнд нөгөө аялын тоглолтын үеэр явж байгаад 3-3 амжилттай байгаад East Asian Super League төр завсарлах оронд 5 тэг болоод ингээд явлаа. За, Apes-тэй тоглосон тоглолтын дээр бол дөлгөн эргэж ирсэн тоглолт байгаа. За, дөлгөн бол 20 оноо 7 самбар гэх яг нэг улирлын дундаж статтайгаа ойролцоо яг нөгөө хийдэг үзүүлэлтүүдийг хийсэн. За, тэгээд ерөөсөө л эхний үе дээр хүлгүүд илүү гараад тэгэл хоёрдугаар үе дээр жоохон ойртуулаад 3-аас алдаал тэгэл ерөөсөө тоглолтыг бол аваад залцсан. За, Apes яг нөгөө нэг импортаа тоглоод байна. Энэ бол нэлээд зөрүү гаргаж байна. Хүлгүүд маань 2 импорттойгоо тоглож байна. Apes 1 импорттой. Jock бол одоо 22 минутанд 14 оноо аваад талбай дээр уг нь хасах 6 гэдээ байгаад байгаа Apes. Тэгэхээр нөгөө импортод байх юм бол хүлгүүдтэй бол тоглох боломж өндөр байгаад. Хүлгүүдээс болохоор Азаа, Барсаа, Тэмүүлэн гээд 3 шин залуу хүлгүүдийн баг ирээдүйд байж болохоор 3 хүн маань
гуруула 10-аас дээш оноо нийлээ 46 оноо авч байгаа жишээ нь тий. Одигийн Миллер 2 нийлээ 36 оноо. Ерөөсөө энэ 5 хүн баг нийт онооныхаа 90% ингээд аваад очлоо. Ингээд энэ хожж байгаа багуудыг харахаар ер нь багийн 3-аас 4 тоглогч нь за 3-аас дээш тоглогч 10-аас дээш оноотой байгаа тийм. Тэгэхээр нөгөө оноо авалтан дээр тусалж байгаа тоглоом дээр илүү нэг олон хувилбартай олон тоглогч тэр нөгөө нэг системээр буюу аль нь тоглоог одоо нэг хүн одоо аясаа тоглох гэхээс илүүтэйгээр системээр оноо аваад байгаа нь харагдаж байгаа гэж ер нь хараад байгаа. Ер нь бол 5-аас дээш тоглогч 10 оноо автай байна гэдэг чинь. Тэр багийн систем үнэхээр сайн талбай дээр тоглоом систем үнэхээр сайн хэрэгжиж гин гэж харж болохоор тийм ээ. Хөлгүүдийн хоцсон зүгээр хид хідэн гол үзүүлэлт нь гэх юм бол самбраас бомбог уултан дээр 32 45 хөлгүүд хамаагүй илүү байгаа да. Дундын зайнаас буюу 2 онооны товтлогоо хөлгүүд 66% та 30-осоор Эвс болохоор 46-аас 18 буюу 39% та. Самбарын хамгаалтанд илүү ажилласан байна хөлгүүд. Зөрүүлээд нөгөө Томс Робинсны нөлөө амар том байсан байж харагдаад байна тийм. Хөлгүүд бол дундын товтлогоноос 66% та товтолж байна. Тэгээд нэг позишн тутмаас Эвс жирдөө 0.87 бол хөлгүүд 119 он авчихсан байна. Хөлгүүдийн зүгээр энэ үйлрэл гэлтгүү те. SJFs багта тоглож байгаа тоглолт болгоно ингээд эргээд өнгөрсөн үйлрэлэн дээр бодох юм бол ер нь л уур чугам дээр илүү их ачаалагддаг. Хамгаалтыг маш их шаарддаг. Хөлцөө орчих, тулуу өнгөрсөн жил гэвэл те тулуу зэрэг тоглогчд төр мөн дээрээс нуур чугамын гадаад импорт тоглогчд төр маш их сайн хамгаалт үзүүлдэг. Энэ тоглолтын дээр ч гэсэн яг тэр нь л харагдчихлаа. Ердөө 70 он алдсан. Ер нь Эвс хүсээд аваад орж ирээд эхний 2 пасс юм уу 3 пасс яваад маш хүндрэлтэй явж байгаа. Ингээд гана үлзээ орших, тулуу гэх мэт уур чугамын тоглогчдод маш тухгүй бөмбөг юу дамжуулах, маш тухгүй оролт хийх. За тэгээд дээрээс нь жогч өөрөө бас шидэх гээд гараад ирнэ. Ингээд гих мэтчил ингээд уур чугамын аркны арын тэр бүсийг бол хөлгүүд үнэхээр нэрээ аямсчтай хамгаалж байгаа. Сая хамгаалт сайн байна гэж ярьж байсан. Улирал эхлэхэд тоолборт байхгүй, сарвал эрдэнд байхгүй, энэ багийн хамгаалалт ер нь бол тодорхой хэмжээнд муу болчлоо гэд хэдүүлээ хэдэн дугаарыг өмнө ярьжсэн тийм. Тэгэхээр одоогоор лигт алдаж байгаа оноогоор хамгийн бага оноо алдаж байгаа. Энэ лигийг одоо 76. Бостоо гэдэг тэргүүлж байгаа 72.9 чөлөө баг те. Тэгэхээр хөлгүүдийн хамгаалалт бас дээшээгээ дөрөвний яг асуусан асуулт адилхан дээшээгээ амжилт гаргахад боломжтой хэмжээний тийм одоо хамгаалт хөлгүүдэд ерөөсөө эргэлзэхгүй байна уу. Тэгээд дөрөв нь яриад байгаа шүү дээ. Учир олцсон уу гэдэг хамгаалт. Эвс амир, бодос амир, найс амир. Яг үндэ энэ жилийн финалд аль нь гарах юм бэ гэж асуувал хөлгүүд дээр гих хүний тоол их бах та. Яг байр машина аль нь тавих юм гэхүү. Тэр аль нь хин дээр авраг авшиг гэж бол би бол аль нэгийг хэлж чадахгүй. Зүгээр финалд хэн гарах вэ гэвэл хөлгүүд гэдэг юм дээр бол маш өндөр магадлалтай шүү дээ. Маш л өндөртэй. Тийм л системтэй амар баг биш тийм ч. Толгост яаж тоглож байна. Тэгэхээр бид нөө дугаар юм ярьжсэн. Зүгээр багуудын ур чадвар дээшлээд оноо авах төвшин нэмэгдэнгүүт нөгөө статаар дундаж оноо алдалт нь жоохон өнгөрсөн жилээсээ жоохон ахисан харагдаад иж магадгүй л. Тэрнээс хөлгүүдийн хамгаалтын систем бол үнэхээр бодтой байна тий. Эсвэргээрээ яг хуу Эвсийн хувьд нөгөө 10 багаас 8-д явж илээ. Алдаж байгаа оноогоор. Гэхдээ тэдэнд нөгөө Томс Робинсны нөлөө хэрэгтэй учраас энэ багийг бас бүтэн потенциалаараа ажиллаж гин гэж бол харж чадахгүй байна л да мэдээж. Эвс дээр бол харамсалтай юм маш их болчлоо шүү дээ. Уг нь бол 8-2 амжилттай Хүснэгтийн 2 дугаар байранд Найтстай л зэрэгцээ явжсэн шүү дээ. Найтс 8-1, Эвс 8-2 гэж зэрэгцээ явжсэн. Тэгээд 5 дараалаад хожигчлоо. Одоо тэгээд нэг шуум гарцсан байлаа нөгөө Крис Клайбурн буцаж иж магадгүй гэдэг. Бараг Монголыг дагцсан байсан уу те? Өөрийнхөө сошиал юун дээр Mongolian тэр гэж бичсэн ч гэлөө. Тийм болохоор Эвсийг яг нөгөө нэг бүтэн потенциалаар нь хараагүй болохоор бас дүгнэхэд жоохон хэцүү л юм л та. Хараагүй гэдэг нь улирлын дундуур нөгөө нэг тийм төсөөлөөгүй асуудлууд гарч ирсэн учраас те. Гэхдээ би бас тэгэж бас хитрхи мөрмөргөн яг үндэ Эвсийг. Нэг импортгүй байлаа гээд тийм том юу юм уу? Нөлөө мөн үү гэж үү? Ягаад гэвэл Эвсийг бид нэр улирал хэлэхэд хамгийн зузаан бүрэлдэхүүнтэй буюу нэгэн импорттой явсан ч улирлын дунд хүртэл хангалттай амжилттай үзүүлэх явна гэж хэдүүлээ ярьжсэн шүү дээ. Яг Томс Робинсон гэдэг өөрөө маш том нэр, маш том одоо талбай дээр том өрөөнд тоглож ирсэн ч гэсэн тэрийг нөхөх Монгол тоглогчид байгааг л байгаа шүү дээ. Гэхдээ 5-0 гэсэн амжилт бол энэ бол үнэхээр байж боломгүй юм баггүй юу? Эвс багийн хувьд бол. Энэ дэр ядаж 2 хожил авах ёстой тоглолтууд байсан. Ер нь бол. Байсан. Одоо тэгээд харах юм бол одоо ч бүрэлдэхүүн зузаан хэвээр байгаа шүү дээ. Тэгээд за сая жишээ нь дүлгүүн байхгүй, Томс Робинсон байхгүй тоглолтын дээр Эвс яаж очигдсаныг бид нар мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр би бол ингэж харж байгаа. Зөвхөн Бразил дасгалжуулагч маань бусад тоглогч нараа
тогоо яг нэг талбай дээр яаж ашиглах учраа олоогүй байна уу гэж хараад. Харин ингэж бодохоор шууд тасалжуулагчтай холбоор. Тий, тасалжуулагчтай. Өдөр талдаа орчлоо шүү дээ. Яагаад тасалжуулагчийн Монгол тоглогчдыг юу цаг олон одоо тоглолтын арга барил эсрэг багуудад судалгаа хийж зөв тоглогчтой гаргаж тоглохгүй байгаа. Нэг багтаа одоо 5 тоглолтыг харуул 5 улаан ижлэгэн гараад 5 улаан ижлэгэн төгсөж байгаа зөө. Тэр ямар ч дундын одоо солилцоо гинтийн бэлэгтэй одоо супервизор чар тоглож зөндөө байгаа шүү дээ. Нэг одоо X factor-ыг л олж чадахгүй байна. 2 X factor гарч болохоор тийм тоглолтууд дээр яг л үндсэн минутын тэр одоо хаашийн ингээ 20 минутын тэр тоглохтой 10 минут тэр тоглохтой гэж бичсэн байдаг юм шиг л тоглолоод байгаа байхгүй. За Бразил асуултаар чамд сонссон баха. Үгүй нөгөө хоёр том тий самбарын хоёр тоглогч нь байхгүй болохоор дандаа жижиг тав тоглоод байлаа шүү дээ. Тэгэхээр айгүй хэцүү л байл л дээ. Самбартаа үнэхээр дийлэхгүй. За ямар ч тач эрэх тоглолтууд дээр Apes бас бүрэлдэхүүн потенциалаараа тоглох юм бол сайн өсгөөгийн хилдэг үнэн зөв хэсэг нь бас харагдах бах те. Харин улиралд 5 дараалаад хоцсон хүлгүүд маань олон улсын тэмцээнд явсан байгаа. Тэгээд Солонгост очиж тоглоо. Биш ээ. 50-нд очиж тоглоод хамсалтай нь 194 харьцаатай. Хожигдл хүлээсээ. UTP Kings. За энэ тоглолтын талаар зүгээр ерөөд нь дүгнүүл таад маань юу гэж бодож байна? Яг уу ерөөсөө гол өөрчлөлт бол өнгөрсөн манай дээр сая энэ жил энэ үлрэл ирээд тоглосон бүрэлдэхүүн өөр байлаа нэгдүгээрт. Одоо Jalen Cole Harris гэдэг Embiid данстай байсан энэ тоглогч. Энэ тоглолтод шилдэг тоглолтоо үзүүлж 35 оноо авсан. Тэр тоглогч өмнө нь энэ жил UTP Kings баг нэгдээд за сая олон улсын тоглолтод оролцоогүй байжгаад манайхтай тоглосон. За Joseph Lin талбай дээр үнэхээр сайн тоглодог гэдгийг харууллаа. 23 оноо авсан байна. Jeremy-ийн дүү Joseph Lin 23 оноо авсан байна. Тэгэхээр бүрэлдэхүүний хувьд нэлээд зузаан байлаа. Талбайд гараанд гарч байгаа тоглогч нар нь одоо хинх нь яг импорт тоглогч нар. Манай монголоор бол тий Joseph Lin одоо тэр яг ингээ бус Sakini энтер гэдэг ингээ тоглогчныг харах юм бол импорт тоглогчны ур чадвар айгүй өндөр түвшинд байлаа гэж харсан. За тэгээд одоо яг нутгийн дамирчин Joseph Lin сайн тоглолтоо үзүүлж чадлаа. Тийм учраас ялт байгууллаа гэж харсан. UTP Kings багтаа хасын үлгүүд өмнө нь буруу санааг бол 3 тиг гэдэг. 3 тиг. BC-ийн 3 таарсан. 2 тагаараа. 3 таарсан. Ер нь нийтдээ. 3 таараа гурууланд нь хожигдсан байсан. Хожихдоо талбай дээр нь 1, нутагтаа 2 хожигдсан байсан. Тэгээ сая яг ирмэн нийлдэг юутай саналыг байна. Айгу бүрэлдэхүүн нэлээд өөрчлөгдөж орж ирсэн. Анх хөлгүүдтэй нөгөө нодон жилийн BC-ийн хүрээнд 50-нд очиж тоглосон шүү дээ. Тэгэхэд гарааны 2 импортод байхгүй, Jeremy Lin байхгүй, бас нэг дүүнд байхгүй гэдэг 4 хүн билүү байхгүй манайх тоглож байсан юм. Энэ жил болохоор нөгөө Joseph Lin хүрээд ирлээ. Саяны импортууд нь хүрээд ирлээ. Тэгэхээр UTP King ер нь нэлээд хүчтэй орж ирлээ. Энэ тоглолтод ч гэсэн UTP King анхаарахгүй бол заавал хожил авахгүй бол хэсгээс гарахгүй байх амар эрсдэлтэй. Тийм тоглолтохгүй. Тэгэд нэлээд хүчтэй орж ирлээ. Нэлээд судалгаач хийцэн байна. Манай хөлгүүдийг яаж хамгаалах уу гэдэг учраа бол олцсон байна. Яаж хамгаалах уу гэдэг бодоод байна. Тэгэд яг хөлгүүд хожигдсон. Гэхдээ 3-1 амжилттай өснөгтийг бол тэргүүлж байгаа. Одоо 12 сарын 9-нд LG Sackers багтаа тоглоно. Хэрвээ хожиж юм бол өснөг хэсгээс гарах нь бол баталгаа толно. Сүүлийн нөгөө нэг Alvark Talk-д тоглохоос үл хамаарч хэсгээс гарахаа баталгааж байна. Тоглолтыг юу гэж харсан бэ гэхээр UTP Kings бол үнэхээр шууд сюрприз ирсэн шууд тоглолт ихнээс. За хамгийн том нь Harris байлаа. Хамгийн том одоо сюрприз болсон хүн. Harris өөр Embiid данстай эсгсэн тий. 2020 онд Embiid драфтлагдчихсан. 21 онд Торонтод ороод тоглож байсан. G-лиг төвшин лигт бүр 33 оноо авч явчихсан. Бас амар тоглож байлаа шүү дээ. Оюутан багта 14.5 оноо дундчихсан. Ер нь л их том тоглож байлаа. Залууч тоглож тий. Залууч 28-тай тий. Тэтэр тэгтээс харсан чинь нэр юу юм бэл шүү дээ. Embiid яг тасгсан мэдсэн үү? Мэдээгүй. Хар тамхины за хар тамхи гэх нь цаашин тий. Мансууруулах бодис гэлч тий. Мансууруулах бодисны шинжилгээний хариунаас болоод Embiid чинь ийм хөтөлбөр явдсан шүү дээ. Мансууруулах бодисны тэр хөтөлбөрийн дүнд нь унтсан юм байлаа. Тэгээд ер нь бол Embiid банд болцсон. За тэгээд UTP Kings нэгдээд ирсэн. Тэр бол үнэхээр том цогцолт байлаа. Манайх төлөвлөгөө одоо багийн нэг ростер төлөвлөгөө байгаа шүү дээ. За энэ тоглолч төр эдэ оноо энэ гэж аавна. Энээр нөхөд тэр төлөвлөгөөг л үнэхээр эвдлээ. За эсвэргээрээ гасын хүлгүүд багийг үнэхээр одоо олон улсын багууд судлаад эхэлчлээ. Яг үнэндээ бол тэр тусмаа Яам Миллер. Яам Миллер олон улсын тоглолтуудад ямар гайхалтай тоглолт үзүүлдэг. Бараг оцсон тоглолт болгоныхоо нэг 60 70 хоцсон тоглолт бол 60-70% нь тухайн тоглолтын шилдэгэр тодорч ярьцлага өгдөг хүн шүү дээ. Энэ тоглолтыг Яам Миллерийг үнэхээр аимшигтай хамгаалсан. За тэрэн дээрээс Яам Миллер үнэхээр их шатсан. Тэ? За ингээд хүлгүүдийн хүссэн товтлогоонууд үнэхээр явж чадахгүй байсан.
Ингээд ихний хагас гэхэд манайх аль хэдийн оноо 10-аас дээш оноогоор тасраад юу зүрүүд эхэлсэн бол хоёрдугаар хагаст манайх оноог барихын тулд юу хэрэгтэй вэ? 3 оны шидэлт хэрэгтэй гэж. Үүднээс маш олон удаа 3 оны шидэлт хийсэн. Асын хүлгүүд баг нийтдээ 33% та шидсэн буюу 40-оос 10% шидсэн байгаа. 40-оос 10 заяа. Тэгэхэд нөгөө талд нийт бэгээс маш чанартай буюу 30 идэхэн орлого хийгээд 18-ыг биш 10 хэдийн нөлөө амжилттай болгоцсон. Ингээ бодохоор хүлгүүд маш олон шидэлтэй алдаад яг тэр оноо ойртуулах гэсэн орлогоо галт те. Ингээд оноог барих гад барьж чадахгүй явсаар байгаад ингээд 16 оны зүрхтэй 15 оны зүрхтэй очиж байгаа. За энэ онооны зүрх чинь бас чухал. Манайх дутагт дээр хийсэн тоглолтод 14 оны зүрхтэй очсон. Одоо тэнгуү Deep Epic 15 оны зүрхтэй очиж байгаа. Сүүлд хүртэл манайхыг амар хамгаалаад байгаа царсан мэт те. Томьёо дээр давхар махвар авч мавал те. Энэ чинь онооны зүрх чинь чухал. Энэ чинь хэсгээс нэгээр гарах уу, хоёроор гарах уу гэдгийг одоо Deep Epic ч өөрөө хоёрт явж байгаа баг. Сүүлийн 3 тараалаад хожицсон. Манайх 14 оноос доош хожиж даал оруулна байсан бохгүй харамсалтай чадсангаа. Тэгэд 3-2 амжилттай байгаа шүү дээ. Net Epic гэсэн нэг л тоглолт. Би бол одоо ингэж харж байна. Асын үлгүүд баг East Asian Super League-ийн хүрээнд одоо цаашаа төвшөө ахин тийм ээ. Хэсээсээ гараад ирэхээр одоо байгаа тоглолтоосоо одоо юу гэдэг сая хэллээ шүү төлөвүүдийг судалчлаа. Тэгэхээр дахиад багаараа илүү нэг төвшин их шаардлага үүсэж байгаа. Тэр улам чанартай тоглолтуудыг гүйцэтгэх шаардлагатай болж ирж байгаа. За манай хамгаалалт бол үнэхээр сайн. Урд шугамын хамгаалтыг дөрөв лигийн хүрээнд урд шугамын хамгаалалт за энэ олон улсын тоглолтууд төр ч урд шугамын хамгаалалт сайн байдаг бол эсэргээрээ нөгөө оноо авч байгаа тоглогчдыг ингээ шахаад хамгаалаад эхлэнгүүт оноо авалт байна. За энэ тоглолт нэр Ям Миллер 10 оноотой байсан. Одги 29 оноотой байсан, тийм ээ. Тэгэхээр Ям Миллер дээр хамгаалж хамгаалт ямар сайн байсныг энэ стат бас харуулж байна, тийм ээ. Одоо заяа асын үлгүүд Монголын топ менежменттэй баг мөн үү? Мөн шүү дээ. Мөн. Тэнийг бишээ. Наад ид чи дахиад сюрприз барих гэж нэг импорто бодцсон байгаа. За энэ тоглолт нэг импорт авсраад бод болгон заяа. Ботаро тоглолтод оролцож 2 оноо авсан байсан. Ботаро ч болно шүү дээ. Харин солилцооны дараа олон улсын тоглолтод шууд оролцсон тийм ээ. За энэ талаар. Солилцооны хувьд гэх юм бол Монгол улсын бэлгүүн болон хүлгүүдийн Ботаро гэсэн хоёр тоглогч хоорондоо солигдсон байгаа. За үүнтэй холбогдуулаад зүгээр солилцоонуудыг бас дурдаа явъя. Монголоос баг маань дахин нэгэн тоглогчийг бас багтаа нэгтгэсэн нь Металлаас Цэлмигийг нэгтгэсэн байгаа. Тэр өөр нь бол маш хэрэгтэй бас тоглогчийг авчлаа гэж харж байгаа. Тэгээд Пүрвд орж холбогчийн байрал тоглолт, хамгаалагчийн байрал тоглолт те. Пүрвд орж бас хүлгүүдэд нэгдсэн. Ерөнхийдөө нэг юм Mongolians хүлгүүд гэсэн багууд яг өнгөрсөн 7 хоногийн одоо тоглогч нарын хувьд илүү мэдээлэл шинжлэгдлээ. За хүлгүүдийн хувьд нэг юм асууя. Аз 2 тоглолтоо левел ап хийх хэрэгтэй юу? Юу хэрэгтэй вэ тэнд? Юу гэж бодож байна? Азаа юу? Тэ. Азаа ер нь л ахицсан шүү дээ. Энэ жил дахиад ороод ирсэн. Тэ. Одоо дахиад олон улсад үзье. Тэгээ Азаагийн потенциал бол дахиад Шигшаагийн 4 номер гэж одоо хэдүүлээ яриад байгаа шүү дээ. Тэгэх юм бол юу хэрэгтэй вэ? 4 номер дээр юу хэрэг болтой? Азаад бол ер нь бол өөрөө тэргийч мэдж байгаа. Хэлүүлтгүй ер нь бол. Шидэлт, залалт. Оролт. Ер нь Азаад яг доороо шахсан тоглолтыг бол илүүд үзэхгүй. Ер нь бол хурдтай товтлогоо. Одоо бидний сайн мэдгээр бол Янис Марк гэж юм уу те. За бүр амар дээрвэл те. Ер нь бол шидэлттэй, товтлогоотой. Тэгээд дундын зан шидэлттэй. Ер нь бол жоо скил марк юм. Фит тал дээр цааш аль хэдийн анхаарад ороод ирсэн байл. Би өмнөлчстэй илүү болчгийн маастай фит болоод ороод ирсэн. Тэгэхээр өөрөө ч угаасаа хөлийн ажиллагаа сайтай учраас скилийг сайжруулчвал Азааг яг бөмбөг залаад ороход бол зөксөөхөн борно. Олон улсын төвчин ч гэсэн ховор болно шүү. Энэ жил хэдүүл нэг Европын 10 дээр ярьж байсан шүү. Финландийн залуу 19 дэх залуу 18 дэх залуу бас өндөр шүү дээ. Тэр чинь бас 2 м 8 юм байлоо. Амар урттай. Тийм Монгол тэр залуу чинь юу тэгж амар хардлахгүй скил байгаа байхгүй. Тэгэхээр Азагийн хувьд бол тийм хувь скиллүүдэл угаасаа өөрөө мэдж байгаа сайжруулж байгаа хэл та олон улсын төвшөнд бол бас дахиад авах хэрэгтэй л гэж би. Би бол яг шидэл гэж харж байгаа. Цэвэр дундын зам болон одоо 3 он аркны ардаа шидэж байгаа шидэлтүүд. Азаа шиддэг болчихлоо амар. Харин шиддэг болчихлоо амар. Амар. Яг хөө. Гэтэ одоо нөгөө ингээд сайн холбогчтой юм бол одоо pick and roll, pick and pop дээр бол манай сайн тоглолцдог тийм ээ. Яг шидэлтэй л жоо алдаад байдаг. Чөлөө шидэл нэрэж гэсэн яг тэр нь харагддаг тийм. Pop руу гарч ирээ шидэхгүй болохоор ч тийм шидэхгүй болохоор. Ер нь бол 20 настай залуугийн тухай яриад байна шүү дээ. Дөнгөж дээдлихт ороо 3 жил болсон MVP болцсон, аврагуулаад үзсэн, BCL-с хүрлийн медаль аваад үзсэн. Одоо East Asian Super League дээр өөрийгөө харуулж явж. Өдрөөс өдөрт л өсөж байгаа. Өдрөөс өдөрт.
Тэгээ да ялангуяа хүлгүүчиг ийм гоё менежменттэй энэ доктортой ийм баг дээр бол за юу дутуу юу хийх ёстой вэ гэдгээ тэд нар маш сайн мэдж байгаа хөө. Тэгээд Тэгээ бидний үгийг сонсох уу? санаа зовхгүй байгаа зүйл нь Монголын гавьяа тамир чинь бэлгүүн хажууд байгаа шүү дээ. Яагаад вэ гэхээр бэлгүүн яг ижилхэн азаатай ижилхэн байл да олон улсын түвшинд маш олон тоглолтод олцсон тий. Туршлага байна уу байна? Хөгжүүлэхэд хувийн зөвлөгөө гэсэн үг шүү дээ. тий. Скилээ сайжруулад бэлгүүн залтай, шидэлттэй тий. Олон улсын түвшинд олон улсад ингээд явсараа жил болгон ахиж орж ирж ингэж явж байсан тоглогч учраас тэр бол ямар санаа зовх зүйл. Нэмээд бэлгүүнээс хамаагүй өдөр шүү дээ. Тий. Сая өсгөө хэллээ шүү дээ. Монгол Улсын гавьяа тамир чинь бэлгүүн гэдэг. 2025 оны сагсан бөмбөгийн спортоос төрж гарсан анхны одоо гавьяаттай 25 оны. 25 оны. 25 оны сүүлийг мушгсан нэгэн эрхэм тодорсон сагсан бөмбөгийн ертөнцөөс бас гавьяат авж байгаа. Энэ жилийн 7 дахь хүн. Энэ жилийн 7 дахь. За Магнадоржийн Отхон Баяр. За Магнадоржийн Отхон Баяр гэж хүний талаар ярих юм бол за дээдлэгт бол холбогчийн байрал дээр тоглодог байсан их мундаг хэрхэн байгаа. За холбогчийн байрлалаас дээдлэгийн 31 жилийн түүхэнд MVP авсан 7 хүний нэг. За одоо ихээ одоо сэргэлэн гэдэг юм уу те бидний мэддэг хүмүүс байна. За 2000 оны MVP шагналын эзэн дээдлэгт 7 удаагийн авраг 2 удаагийн мөнгөн медальт ийм хэрхэн. За энэ эрхэм одоо юу хийж байгаа вэ гэвэл хүн болох мэдж байгаа. Сагсан бөмбөгийн холбооны за Шгшөөгийн арын албыг Шгшөөгийг ер нь хариуцсан даргын ажлыг хийж байгаа. Тэгэхээр Шгшөөг ямар амжилттай байгааг та нар бүгд мэдж байгаа тийм. Тэгэхээр энэ эрхэм бол мэдээж хэрэг сагсан бөмбөгийн түүхэндээ гавьяат гэдэг цолыг авах нь одоо зөв ёсны хэрэг байсан учраас ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын тийм энэ 25 оны 7 дахь гавьяат тамирч болсон байна. За баяр хүргэе. Нүдэ бас. Тэгээ энэ жил сагсан бөмбөгийн хувьд бол үнэхээр гайхалтай жил. Ол замаг дүүрэн жил. Одоо дараагийн бидний ярих сэдв бүрчон дээр ч гэсэн энийг илүү дэлгэрэнгүй Яг үнэ тий. Үнэхээр гайхалтай жил байна. Өөд байхгүй л. Үнэхээр өөд байхгүй дээрээс үнэхээр бахармаар огшмор үнэхээр гайхалтай юм шиг зөндөө. 100 ингээд нөгөө сагсан бөмбөг алуулчихдээ шүү дээ тий. Тэгсэн шүү. Тэгсэн чинь энэ 100 чин солилцоо 8 3 сар 3 дэлхийн аварга нөгөө BCL-ийн эмэгтэй баг тэр эмэгтэй B дивишны тэмцээн нэг мэдсэн чи 9 сар болцсон намар болцсон үйлрэл эхэлж байгаа шүү дээ тий. Аимшигтай гоё. 100 юу яд штэ нөгөө сагсан хүмүүс сонирхч чаа. Зарим WNB үзэл. Тэгээд нөгөө самбарлыг нэтрийгээ явжсэн чинь сүлдээ Монголын сагснаас ер нь бол салаагүй шүү дээ. Маш гоё цаг үе болсон. Тэгэхээр 25 он бол ер нь бас сагсны хувьд маш гоё. Сагсны жил байлаа. Тод үлдэх жил байлаа. Оргил жил л 14 оны Инчоны Азийн наадам дээр манай Монгол улсын шигшээ Йордныг хожоод Азийн наадам дээр шилдэг 8-д үлдчихсэн. Яг тэрнийг давтаж гоё байлгасан жил гэвэл одоо энэ жил 11 жилийн дараа үнэхэр гоё. Маш олон амжилтууд нэг жил боллоо тийм. Маш олон. За. Weekly Buzz-гийн хэрвээ буланг яг үнтэй харьцуулаад одоо зэрэгцүүлээд асуумаар. Та бүгдийн дотор дараагийн сагснаас төрөх гавьяатыг хэн гэж зүгээр таамаглаж байна. Хэн байх боломжтой вэ? Дасгалжуулагч юм уу? Тоглогч Хэн ч үгүй. Дасгалжуулагч, тоглогч. Эд үедээ тоглож ийн үү? Зодог тайсна мэдхгүй. Би бол nice team-ээс л бодоод байна. Nice. Тий, nice гэдэг. амар. Одоо үлдсэн гэвэл за одоо юу хийж гинэ гэхээр Дархан United-ийн туслах дасгалжуулагч, за Шгшөөгийн туслах дасгалжуулагч гэдэг нөгөө сагсан бөмбөгийнхөө хуваар ажиллаж байна. Дархан United чинь бас актентай байгаа. Тэн дээр бас ажилладаг баг. Тэгэхээр азаа байж магадгүй, муушуу байж магадгүй, сэргэлэн байж магадгүй. Гэж л бодож байна. Яг дараагийнх нь гэвэл тэгэл цаашаа хөрөх байх л та. Би ижилхэн бодолтой байна уу? Тэр багаас байж магадгүй. Дасгалжуулагчийн хувьд санал болох хүмүүс байна. За миний бодлоор одоо яг саний хэлсэн эрхмүүд дээр нэмээд Батагийн Монголт тийм ээ. За ууга гэдэг энэ хоёр хүн нэмэгдэх байхаа. Аргаар гоё нистэг гэдэг ажлаа. Стенданкийн 2 удаагийн аврах шүү дээ тий. Тэгээ дараа шидэлтэй аврах болсон. Үсэрхгүй шидэж битдэг тий. Дуураараа тий зүгээр ингээл зогсож идэг. Гоё. Энэ хоёрын эрхмийг нэмчвэл бас дараагийн одоо гавьяатаа авах. За тэгээд зөндөө байгаа дөө. Тэгээд ингээл явал зөндөө баг. Би ярин дараа нь бас эмэгтэй гавьяатууд бас ер нь яванд ер нь зөндөө төрөх магадaltaй л гэж боддог. Тэгээд энэ жил чи 4 эмэгтэй гавьяат авцаж иж шаналтай байгаа шүү дээ. Бидний дараагийн ярилцах сэдэв бол Бүртчон 2025.
спортын салбарын шилдэгүүдийг тодруулах. Ер нь бол оны хамгийн том аварц спортын. Тий, спортын хамгийн том. Энийг Монголын үндэсний олимпийн орноос санаачлан жил болгон хөтөлбөр явуулдаг. Тийм амар ярьдаг те. Жил болгон оны шилдэгүүд, шилдэг тамирчид, шилдэг дасгалжуулагчид, шилдэг эмэгтэй эрэгтэй, шилдэг баг гэх мэт тухайн оны хамгийн шилдэгүүд буюу спортын салбарын буюу одоо бидний одоо энэ жил бид нар энэ тамирчдын талаар битүү ярьсан байгаа хүмүүс л гэсэн үг. Энэ лав гарагт байсан уу? Тэгээ энэ гурав дахь юунд болох юм бэ лээ? Скайчод юу чиг зочд бодол. Чиг зочд бодол болох юм бэ? Монголчуудын зүрхийг асар ихээр хөдөлгсөн тамирчид дасгалжуулагч нар салбарын л байна шүү дээ. Ер нь спортын тий. Ямар төрлөөр байгаа вэ? За төрлөө тань. За сая өсгөө бараг хэлчлээ дээ тий. Шилдэг шүүгч, шилдэг эрэгтэй эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, дасгалжуулагч тэгээд шилдэг баг гэсэн төрлөд байгаа. Энэ жилийн яг тэр нөгөө юунуудыг харлаа. Одоо нэр дэвшигч нарыг харлаа. Ёстой хэнийг хин гих вэ? Хэцүү юм байна. Тэр одоо шалгаруулж байгаа хүмүүс бол үнэхээр зовлонтой байгаа хөө. Ёстой хэцүү. Тэгэхээр зүгээр эндээс ингээ харахад л энэ жил спортын салбар, манай Монголын спортын салбар ямар өндөр амжилттай байсныг л харж болохоор байгаа. Хэнийг хинбэ гэж хэлж чадахгүй нэг. Ер нь манай тамирчид тий. Энэ өрсөлдөөнийг харахад л ер нь зүгээр гоё байл шүү дээ. Гоё тий. За эхлэх үү. Тэгээ. За шилдэг шүүгчдэр бол 10 шүүгч нэр дэвшиж байгаа юм. За спортын төрлүүдийг авч үзвэл тий ширээний теннис байна. Бокс мэдээж хэрэг байлгүй байх уу тийм үү. За волейбол байна. Самб байна. Чөлөөт бүх байна. Хүндийг өргөлт байна. Бүжиг байна. За гольф, жудо, за жижигцүү. Ийм төрөл 10 төрлийн одоо шүүгч нэр дэвшиж байгаа юм. За тенниснээс Буянбаат, боксоос Сатар баяр, за волейболоос Зол баяр, самбаас Бат Яшиг, за чөлөөт хөхөөс Бат Сайхан, хүндийг өргөлтөөс Од Гэрэл, бүжгээс Мөвццэг, гольфоос Сарна, жудогоос Нэмцогт, за жижигцүгээс Буян Дэлгэр гэдэг ийм 10 ирхэм шилдэг шүүгчд нэр дэвшиж байгаа юм. За шилдэг шүүгчдэрийг ер нь ингээд ямар тэмцээн уралдааныг шүүн дэсэлж явуулсан бэ гэвэл нэлээд том тэмцээнүүд харагдаж байна. За ерөнхийгээр нэрчээ те. Дэлхийн аваргын тэмцээнүүд байна. Азийн аваргын тэмцээнүүд байна. Дэлхийн цом гран при тэмцээнүүд байна. Ер нь бол маш олон тэмцээнүүд. Энэ жил олимпик үжи. Олимпиктэй бусад бүх тэмцээнүүдийг шүүн явуулсан ийм мундаг хэрхмүүд байна. Тэгэхээр эндээс харахад нэг гоё баярлалаа суужлаа те. Олон улсын төвшөнд манай шүүгчнэр бол нэлээд тоогддог болцсон байна. Нэлээд том тэмцээнүүдийн финалыг хүртэл ингээд шүүн дэсэж явуулж байна. Энэ дэр бол гайхалтай байна. Зөвөр ингээд бодохоор шүүгч нарыг бид нар мэддэг үү те. За тамирчид дасгалжуулсныг бол тодорхой хэмжээнд мэдээд байдаг. Тэгэхэд энэ шүүгч нарт яг нэг тэмцээний арт үйж идэг. Тэр талбайд олон улсын тэмцээнийг шүүгээ явуулж идэг. Яг нэр нь гардаггүй. Тэгээ одоо спортын бас нэг зүтгэлтнүүд гавьяат хүмүүс. Шүүгч бол шууд босролтой холбоотой л та. Тий. Хуучин манайхан ер нь бол их цөөхөн байсан тий. Энэ олон улсын тэмцээн шүүж байгаа тий. Цөөхмөс бол энэ удаа одоо босрол маш одоо өндөр болж байна. Аль биесны сертификатуудыг маш өндөрөөр авч байна тий. Тэгэхээр манай шүүгчнэр одоо бүр залуу шүүгчнэр бол улам л босроод байгаа тий. Хамгийн чухал мэдээж гадаад хэл тий. Тэгэхээр манай шүүгчнэр жил ирэх тусам ингээ босроод байна. Ингээ 10 ингээ өрсөлж чинь. Тэгээд олимпиас босод бүх одоо хамгийн том тэмцээнүүдийг олимп хүртэлчдэг хүн энэ донд байгаа шүү. Тий, ер нь энэ жилдээ. Энэ жилдээ олимпиас бас бүх одоо том тэмцээнүүдийг шүүжлээ шүү дээ. Шүүгчнэр дээр бол өстой маргаантай наа. Одоо юу гэсэн бэ маргаантай гэдэг чинь гүн маргаалтаад байгаа шүү дээ. Нөгөө олимпийн жил мэлч бол гайгүй дээ шүү дээ. Олимпиас алт авсан бол тэгэл бат штэ дархан тий. Шүүгч үү? Шүүгч алт авна гэж. Үгүй олимпийн шүүгч хийгээд финалыг дэнсэлсэн шүүгч гэдэг чинь зэрэглэр явсан шүү. Би яг ерөнхийгээр нэ. За шүүгчнэр дээр бол танаас ямар бодолтой байна? Одоо бүрчэн арга хэмжээ те. Манай топ 4 төрөл байж идэг те. Ганцаарчсан спортын жудо, бокс те. Чөлөөт гэдэг бодлого гэд байж идэг. Яг энэ төрлүүдийн шүүгч одоо нөгөө ажлын хэсэг маань голчлох болов уу? Эсвэл шин тутамд хөгжиж байгаа те шинээр гарч ирж байгаа спортын төрлүүдийг хөгжүүлээд инслэж явж байгаа шүүгчнэрээ харах болов гэдэг ингээд хоёр том агуулга яваад байна л да. Яг гоо эндээс яг онцолж харагдаж байгаа нь гольф болон бүжгийн шүүгчнэр. За тэгээ хүндийн өргөлт. Энэ онцолж харагдаж байгаа юм тийм ээ. Өмнө нь бас одоо гольфийн төрлөхээр манай Монголд бас энэ спортын хөгжил бас хэр байгаа байлаа те. Бүжгийн спорт бас манайхан үнэхээр бас олон улсад сайн оролцдог. Тэгээ энэ төрлүүд дээр ингээд шин шүүгчнэр гараа, олон улсын шүүгчнэр гараад ирсэн бүрчэнд өрсөлдөж ийн гэхээр тэр бас их содоо харагдаж байна. Сая амралтын өдрүүдээр мүүндээ самтлаг дэлхийн аваргаас хүрэл медаль авсан байлээ. Тэгэхээр бүжгийн спорт бол одоо ингээд дэлхийд бол дастай. Манайхас чинь дэлхийн аваргад чинь мүүндээс болон стар гэдэг хоёр бүжгийн хамтлагийг ер нь
дотоодын өрсөлдөөн Moon Dance Star хоёр хоорондоо өрсөлдөг. Тэгээ олон улсын тэмцээнд явдаг. Улаан сарнаг бүү мартаарай гэж. Ер нь мөндөс бол ер нь жил болгоо оролцож байгаа тэмцээнээс ямар ч Улаан сарнаг бол мартаж болохгүй шүү. Зүгээр хаврын баярын 10 эдүүдтэйг аврах шүү. За шилдэг шүүж яах. Баг гişүнээс шиг гэж. Өөрөө бүжиглж явсан юм шүү. Үгүй улаан сарнаг мартаж болохгүй юм аа. За. Бүжиглж явсан гэж магадгүй. За шүүгчнэрийн санал дээр ер нь та нар хин гэж бодож байна. За яг үнийг хэлэх зарим нь бол үнэхээр танихгүй. Би бол одоо нуулгал танихгүй. Тэгээд зүгээр яг ямар тэмцээнийг шүүсэн, дэнссэн гэдгээр нь л тодруулах болов. Тэгээд шин залуу спорт одоо энэ хөгжиж байгаа спортуудынхаа шүүгчнэрийг жоохон хэмжээд өгвөл гэсэн зүгээр бод миний хувийн бодол бол байна. Одоо нөгөө бүжиг гэдэг юм уу, гольф гэдэг юм уу, гольф гэдэг юм уу, магадгүй хүндийн өргөлт гэдэг ч юм уу, те ширээний теннис гэдэг ч юм уу. Одоо ингээд олоосон шүүгчнэрийг. За тэрнээс гадна юу юм бэ наа? Шүүгчнэрийн нөгөө олон улсын цол зэрэг авж байгаа тэрийг одоо шүүн дийслэх эрх авж байгаа ийм шүүгчнэрийн дунд байна нилээдгүй. За волейболын спорт сонирхогчнор бол золоо шүүгчийг бол мэдж байгаа тий. Олон улсын тэмцээн шүүх зэрэглэлтэй мар одоо актив байгаа Монголын ганц гэж явж байгаа. Теннисний лиг бол одоо энэ жилээс айгуу тийм өндөр цар үртэй гадаадаас импорт аваад эхэлсэн. Теннисний спорт бол Монголд хөгжиж явж байна тий. Теннисний боён бац шүүгчийн хувьд бол дэлхийн ширээний теннисний дээд зэрэглэлийн шүүгч болох Blue Badge гэдэг ийм одоо цол гэх юм уу шүүх эрхээ авцсан. Гэхдээ чин дэлхийн ширээний теннисний холбооны одоо хамгийн том цолыг бас авцсан юм шүүгч байна. Тэгэхээр цаашдаа дэлхийн аваргын тэмцээнүүдийг шүүх явуулах эрх нь нэгдэх юм болоо тэ. Тэгэхээр энэ хүчин зүйлүүдийг бас харгалзаж үзэх байх тийм ээ. Цол зэрэгээ авч байгаа шүүгчнэр бол нэлээд байна. За би бол юу гэл гэж бодож чинь теннисний буян бат шүүгч байж магадгүй л гэж харж байна. Нөгөө зэрэглэлийн хувьд ч гэсэн нэлээд өсцөн гэж хараад. За дараагийн аварц. Шилдэг эрхтэй би ямар өгч байгаа шүү дээ. Дараагийн аварц. Танилцуулж байна тий. Энэ оны 2025 оны шилдэг эрхтэй тамирчнаар гэлээ. За шилдэг эрхтэй тамирчдын дунд бол өрсөлдөөн нэлээд ширүүн байна. 11 тамирч өрсөлдөж байна. За спортын төрлүүд мото, мөрөн, за хөл бөмбөг, гамбаяр. За самбас, сумья. За бокс дээр батлага. За жудо дээр дэлхийн аваргын хөрөлт медальч Йолк байна. За волейбол дээр импорт тоглогч нарыг одоо экспортлцсон тоглогч нарыг төлөөлөөд хангалмаан байна. Уламжлалт харва төрөл дээр ган зэрэг гэж байна. Гимнастикийн төрөл дээр инх төвшин, уулын цан дээр ариун бат, цан дээр ач удрах эргжил өвлийн олимпиад байгаа. Тэгэхээр өвлийн олимпийн төрөл төлөөллийн 2 хүн байна. Чөлөө төвх дээр тулга. За ийм эрхмүүд байна да. За зүгээр амжилтыг ингээ бодоод үзэх юм бол дэлхийн аварга болсон энэ 3 ч хүн байна тийм ээ. Дэлхийн авараас медаль хүртсэн 3 ч хүн байна тийм. Тулга одоо хамгийн өндөр амжилтыг үүсгэсэн тийм ээ. Жишээ боксын дэлхийн аваргаас батлага мөнгөн медаль. Тий. Батлага байна. Тий, ижилхэн гэсэн. Тулгач нь бас мөнгөн медаль. Хүрэл медальтай 2 ч хүн байна. Йолк. Тий, Йолк байна. Ихэн хоёр. Олимпийн бус төрөл, олимпийн бус төрөл тий. Олимпийн бус төрөл дээр нэг уламж таван тамирчин ганц зэрэг маань дэлхийн аваргын алтан медаль хүртсэн. Самбос ус тий сумын байна тий. Олимпийн бас төрөл биш гэдэг утгаараа арай нэг жоох ингээд хүмүүс ялгаж салгаад байдаг. Тэгээ самбас дэлхийн аварга хүртсэн. Самб ч бол олимпийн төрлийн спорт. Гэтэ энэс онцлохоор ш манайх ч самбас дэлхийн аварга хүртээгөө 6 жил болсон байлоо. 5 жил болсон байлоо. Ер нь бол хуучин ч самбас ер нь жил бол авчиад байдаг гэсэн шүү дээ. Манай ерөнхийлөгч асан чинь самби авшаад дэлхийн аварга шүү. Тэгээ бодохоор самбас авахгүй байсан тэр олон жил хүлээсэн медалийг авчирсан шүү ер нь бол. Тэр бас яг түрүүний хэлдгээр хин гэж хэлэхэд ер нь бол хэцүү. Яг би бол тулгыг энэ жил бас авчаасаа гэж дотор харж байгаа бодож байгаа. Олимпийн төрлийн бус гэдгээрээ энэ чансааны хувьд нэлээ ялгагдаад байдаг. За олимпийн төрлийн бус спортоор алтан медаль авж байгаа тохиолдлууд маш их байгаа. Тэ. Одоо бүр зөндөө штэ. Гэр мэргээл ороод байдаг штэ. Зөндөө. Одоо гараар татах хүчний холбоо молбоо гэж байж л штэ. Аз дэлхийд нэлээд том. Тэгэхээр ач холбогдлын хувьд олимпийн төрлийн спортуудыг ер нь нэлээд бүшлэх байх. Тэгэхээр одоо тэр спорт ч гэсэндээ бас нэлийн хөгжиж явж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ одоо бас олимпийн төрлөөр багтах гал одоо олон улс төгжөөд улс болгоно ингээ хөгжөө явж байгаа юм спортын төрлүүд байна. Тэгэхээр бас олимпийн төрлөө жоохон илүү төлөх үү. Би ч гэсэн 90 минутын санал нэг байна. Өнгөрсөн жил олимпиар тулга маань айгуу тийм хэцүүхэн ялагдаад 5 дугаар байранд орсон шүү дээ. Бүр хэцүүхэн сүүлийн мөчөд. За тэр сүүлийн секундыг яриад явахаа гэж. Тэгээд тэр амар сэтгэл зүүн дарамтанд орно шүү дээ. Тэр чинь медаль авах байсан алдсан.
Гэтэл ирэх жилд эргэж ирж байгаа дэлхийн аварга финалдад мөнгөн медаль авчиж байгаа байхгүй. Тэгэхээр сэтгэл зүй бол байна. Насны хувьд ч гэсэн залуу элегийн олимп бол тулгад бол ойрхон байна. Тэгэхээр би бас тулгыг авчаасаа гэж бодож байна. Би ч гэсэн тэгж бодож байна. Санал нэг байна. Гэтэ бас би Батулга гэдэг боксчин залуу ирээдүйдээ тамирч байгаа байхгүй. Ер нь бол залуухан. Тэгэхээр эх жил бокс төрлүүдээр дэлхийн аварга болон Азийн бүсийн аваргуудтай тий өндөр амжилт үзүүлэх олимп ирэхэж гэсэн авчих. Тэгэхээр би энэ Батулга гэдэг залууд бас итгэл үзүүлмээр байна. За бусдад бол үнэхээр бүгднийг яриул ярмаар байна өө. Өстө тамирчин болгон дээрээ л бүгд салбар болгон дээрээ л үнэхээр амжилттай тамирчтай байна үнэхээр. Энэ болгоны шаар хөдөлмөр зүтгэл явж шүү дээ. Одоо мөрөлжин одоо юу гэдэг ралли дээр одоо хэдэн чөлөөт Гамбаярч одоо тэнд ямар амжилттай тоглоод байгаа вэ? Хангал одоос олон улсад ямар амжилттай тоглох гэд яриул ингээ бүгдээ амар байгаа тийм за. Одоо бид нөгөө импорт тоглогч гэж ярьсаар байгаа тийм экспорт тоглогчдын талаар ярьдаг болоод байна шүү дээ тийм. Хангалын хувьд ч гэсэн өндөр амжилттай шүү дээ. Лигийнхаа аварга боллоо, лигийнхэн шилдэг тоглогчтой гадны лигийн тухай яриад байна шүү дээ. Гадаадд очиж шилдэг тоглогчийн болж ийн, аваргыг авч ийн, олон улсын волейболын клуб хоорондууд орж ийн. Тэгэхээр гоё байна. Энэ Бүрчэн аварцад нэр дэвшнэ гэдэг чинь өөрөө бас нэр төрийн хэрэг баг. Тэгэхээр ямар ч тэмцээн уралдаанч бай, ямар ч шагналч бай, эцсийн бүлэгт нэг л хүн аавна. Тэгэхээр бусд нь бас мундаг тамирчид байгаа. Тэгэхээр оны шилдэг топ 10 тамирчин л гэж ярина шүү дээ, тийм үстэй. Хөөе, тэгээд нөгөө Бүрчэн аварц дээр ингээ очингууд жинхэнэ нөгөө одоо энэ бидний яриад байгаа бүх тамирчид байгаа шүү. Байж байгаа тий. Үнэхээр гоё цугларал та. Өнгөрсөн жил би суралцлахаар чичээсэн. Аха. Маяга аваад ингээл спортын товчдыг нийтээр бүгдийг ингээ харсан гэдэг. Үнэхээр гоё харагдаж байна. Энэ ч гэсэн таяр очих. Хүртэж байгаа юм чинь бүр ингээд миний аура ингээд тэр хүмүүсийн ажил юм жижигхэн болоо. Ийм дом битээ хэрнэ гэдэг. Дотроо жижигхэн юм байгаа шүү дээ. Жижигхэн ингээ болоо. Ямар том хүмүүс ээ гэдэг ингэж харж байгаа. Тэр цугларалт бол маш гоё болох байна. Шилдэг эмэгтэй тамирчдын хувьд бас маш олон одоо тамирчид нэр дэвшиж байгаа. Дуртах юм бол Орхон чөлөөт бөхөөс наран туяа бильярд, алтчин чөлөөт бүх, мөнгөн туул шатар, монголчин жүжицүү, ган хаач жудо, алтан цэцэг бокс, ган орхон бильярд, мөнгөн зул, шатар, хишиг сайхан хөнгө атлетик, инхчин чөлөөт бүх, ариун тунгалаг, гүйлтийн зан гэсэн төрлүүд дээр. За эрэгтэйгээсээ алаантай. Нэрнгээсээ шүү. Бүр эрэгтэйгээсээ алаантай. Бүр яагаад алаантай вэ гэхээр за шин дотн төгжиж байгаа буюу спортууд байна. За яг олон жил хөгжсөн спортууд. Монголчуудын тухайн төрлөөрөө гаргаж байгаагүй амжилтуудыг гаргацсан хүмүүс байж байгаа. За шатрын мөнгөн зул. Азийн аваргаас 2 хүн биш. Азийн аваргаас мөнгөн медаль авсан. Энэ чинь түүхэнд байгаагүй гэд бид нар нөгөө 100 болж исэн те бүр ингээд мөнгөн зул гэдэг хүн тамирчны талаар ярьж илаа. Залуу хүүхэд. Одоо баг 20 жих бол настай. За мөнгөн туул гайд. Бүр дэлхийн гран-при тэмцээнд орлоо. Тэндээсээ байр 3 дугаар байр эзэллээ. Энэ шатрын спортын түүхэнд байгаагүй амжилт. За нэмээд наран туяа, бильярд. Бильярдын спортоор бид нар ямар өндөр амжилтуудыг гаргадаг болов те. Энэ хүн чинь өөрийнхөө амжилтыг эвдээд яваад байгаа юм шүү дээ. Өөрийнхөө амжилтыг дэлхийд эвдээд яваад байгаа. За Аз ТV аварга шалгуурлах тэмцээнээс алтан медаль хүртсэн амжилтаараа бол энэ Бүрчэн надад дүрсэлж байгаа юм. Өмнө түүхэнд бол байгаагүй юм амжилтуудыг наран туяа бол гаргаад явж байгаа. Төд удахгүй гавьяат тамирчин болох бах гэж бодож байна. За нэмээд ган орхон гэд баас бильярд бильярдын төрөл дээр явж байна. За хөнгө атлетик бол их шиг сайхан дэлхийн аваргад орлоо тийм марафоны төрлөөр орлоо. Жил болгоно л их шиг сайхан ер нь орсолчтоор орж байна шүү. Хөнгө атлетикийн төлөөлөд орж байна. За гүлтийн цааныг төлөөлөд бас хүмүүс орж байна. За нэмээд нөгөө Монголын топ төрлүүдээс төлөөлөгч нар маань орж ирж байна. Орхон дэлхийн аваргын хүрэл медальт тийм. За нэмээд чөлөөт бүхээс алтчин дэлхийн аваргын бас хүрэл медаль хүртсэн байна. Ган хаач насан туршидын дэлхийн аваргаас бас хүрэл медаль хүртсэн байна. За ингээд бол дурдаад байвал алтан цэцэг байна бас тийм насан туршидын дэлхийн аваргаас хүрэл медаль. Дэлхийн аваргын медальтанд 4-5 байна. За тухайн төрлөөрөө урд нь Монгол улсад байгаагүй амжилт үзүүлсэн 4-5 хүн байна. Аль нь вэ? Хэцүү тий. Тэгэхээр энэ дээр бол нэрлэх бол айгүй хэцүү л байна л да. Би бол нэрлэмээр л санагдаж байна зүгээр. Авчаасаа гэж хүсэж байгаа учраас. Яг хүсэл гэдэг нэг өөр яг бас бодитоор харуул бас нэг таг миний боддог хэлтэй. За одоо ингээд чөлөөт жудогийн тамирчид маань бол үеүдээ амжилттай байдаг. Жил болгон л Бүрчэн дээр яригж идэг тий. Авч идэг. Тэгэхээр би арай өөр сонголт хийх болов сонгоосоо гэж хүсэж байна. Бүр да ялангуяа шатрын спортын 2
Мөнгөн тул мөнгөн зул хоёрыг. Эсвэл бильярдын спортын хоёр. Энэ дөрвийн аль нэг нь аваасаа гэж хүсэж байна. Би энд Түүхэндээ байгаагүй амжилт. мөнгөн зуулыг бол авчаасаа гэж бас харж байгаа. Дэлхийн гран-прид оролцснараа мэдээж бас мөнгөн тул гав ят маань. Тэ? Тэгэхээр оюун ухааны спортын төлөөл одоо ингээд Бурчууны одоо аваарц нэр дэвшээд явж шээ тийм ээ. Тэгэхээр өмнө бас одоо дэвшчихлөө яалаа тий одоо сайн мэдэхгүй байна. Гэтэл энэ жил бүр 2-2 төлөөлөл нь ороод ирлээ тийм ээ. Тэгээ бильярдын спортоос бас 2-2 төлөөлөл ороод ирлээ. За дараагийн номинац шилдэг залуу тамирчин. Гэтэ энэ төрөл дээр болохоор аль хэдийн бас том нэрнүүд харагдчихэв. Маш том нэрнүүд те. Усан сэлт, эрхэс, таквондо бэлгүүтэй, жудо, цэндүү азар, бокс, алтан зул, сагсан бөмбөг, Нэнд өсөл. нанда, наран тулга, чөлөөт бүх, ууган сувд, крикет, наран хичиг, жүжигцүү, алтан чимэг, холимог тулаан гэсэн нэрс байна да. Яг энэ спортуудынхаа бүх ирээдүйднүүд нь явж штеп. Манай бол эргэсийг мэдж байгаа тийм. Манай Монголын усан спортын одоо ирээдүй болсон одоо гадаад бэлтгэл хийж байгаа олимпиадын өрсөлдөх чадварт одоо хамгийн том залуу тамирчин байгаа даа шүү дээ. Сэрийн тэмцээн Билүүтэй болсон лээ таквондо. За энэ зэн дотор одоо манай Монголын жудо бүхийн одоо хөнгөн дунд ангилалт одоо хамгийн хүч үзэх ирээдүйдэд тамирч Азийн юунуудаас залуучуудын юунуудаас бүгднгээрсэн бүх медаль авч дэлхийн авраг дээрээс тэгсэн. За алтан зул сая боксing дэлхийн авраг бол өсрийн юунуудаас бас медаль авцсан. За нанд үслэг бол бүгдээрээ мэдж байгаа тий. Дэлхийн авраг бүр дээрээс нь гавьяа тамирчин авцсан. За наран туяа бас Азийн наадам Азийн авраг юунуудаас медаль авцсан. Харин энэ зөв юу өстө төсөөлөхгүй юу явж байгаа нь энэ крикет байна тий. Ууган сувд гээд крикетийн спортоор одоо бас олон улс нэрээ гаргаж явж байгаа залуу тамирчин байна. Нарын ишиг жүзцүү алтан чимэг холимог тулаан гээд алтан чимэгийг бол хэдүүл өмнөх дугаар дээр олж ирсэн тий. Холимог тулаанаар өнгөрсөн жил оролцоод авч чадаагүй медаль энэ жил үнэхээр гайхалтайгаар авч одоо түүхтэйсэн тий Монголын одоо холимог тулааны төрөлд эмэгтэйчүүдийн авчиж байгааг одоо алтан медаль эзэн болсон гэх мэт биш авраг болсон гэх мэттэй залуу гэлтгүүл ер нь бол амжилт гаргаж байгаа тамирчтай. Энд бол одоо ингээд нэг 10 орчим тамирчин өрсөлдөж байна. Залуучуудын шилдэг шин залуу тамирчин. Шилдэг шин залуу тамирчин гэхээр U23-аас доошоо ингээд ангиллуудын Аз төв дэлхийн наадмуудад спортын одоо тэмцээн уралдаанд амжилт гаргасан хүмүүс байгаа. Энэ дунд нэг хүн ялгараад байна. Нанд өсөл. Бүр ялчгүй ялгараад байна. Өөрөө залуу одоо 18 өстэй. Гэхдээ бусад тамирчид маань нөгөө U23, өсвөрийн залуучуудын ингээд амжилт гаргасан бол мань хүн чинь насан туршидтайгаа ороод дэлхийн аваргын мөнгөн медаль авчлаа. Одоо NC-ийн дивишн 2 тоглож гин. Шгшээогийнхаа өмсгөлтэй олон улсад тоглолоо. Бүр ялгараад байна. Дээрээс нь бүр 3 эсрэг 3-ын шилдэг шин залуу тамирчинд нэр зөрчилдөж байгаа шүү дээ. Бүр хот 3 дэлхийн 3 эсрэг 3 шүү. Тэгэхээр нөгөө нэг хэлгээд байгаа санаа нь болохоор U23-аас доош ингээ янз бүрийн тэмцээнүүдэд мундаг залуучууд байна. Сая ирсэн тий тамирчид маань шинээр гарч ирж байгаа яг насныхаа тухайн төрлийнхаа шилдэгүүд. Тэгсэн чинь гівгээд зүгээр ингээд насан туршидтээс онцгой амжилт гаргацсан нанд өсөл явж байгаа байхгүй. Нанд өслийн тухайд юун дээр өсөлтөөг? Шилдэг эмэгтэй тамирчин дээр өсөлтөөг байгаа. Тэгэхээр магадгүй шилдэг шин залуу дээр нанд өсөл авах байх. Үгүй шилдэг эмэгтэй тамирчин дээр өрсөлдөх юу шилтэй энэ нөгөө багийн спортоор явж байгаа учраас энэ чинь шилдэг эмэгтэй болон эрэгтэй тамирчин чинь нөгөө сол одоо нэг хүн спортоор явж байгаа. Тэгэхээр энэ чинь эмэгтэй тамирчин гэвэл тэгэл хулан хариугүй л ороод ирж штэ. Тэгэхээр зүгээр санаа нь болохоор нөхөр болохоор насан туршидтын юм дээр ингээд маш өндөр амжилтыг гаргацсан залуу хүн байгаа дээ. Нөгөө хэд маань залуучуудын спортынхаа тухайн төрлөөдөд бол өндөр амжилт гаргаж байгаа шинэ ирээдүйтэй хүмүүс байгаа дээ. Магадгүй сагсан бөмбөгийн энэ үзэлт хандлт ийм амар өндөр оргил байгаа учраас нанд өсөл авах магадлал өндөр болов гэж хараад байна зүгээр. Би бол энэ алтан жимгийг авах магадaltaй гэж бодож чинь зүгээр авчаасаа ч гэж бас бодож чинь дотроо хүсэж чинь тий. Ягаад гэвэл эн чинь жил болгон цохотод холимог толонч ядж байхдаа өөрөө бас насны спорттэй. Тэгээ ялангуяа энэ залуу тамирчны хувьд бол энэ жил үр дүн байгаагүй амжилт үзүүлсэн гэдэг утгаараа Монгол улсдаа тий гэдэг утгаараа авчих магадaltaй гэж бодож чинь. Дараагийн номинац шилдэг дасгалжуулагч. Би дөрдөө авчи те. Мөнх сайхан бейсбол, Сүхбаатар чөлөөт бүх, Ариун болд сагсан бөмбөг, Болдоотор жудо, ууган цэцэг бүжиг, Батхүү бокс гэсэн төрлүүдийн шилдэг дасгалжуулагч нар дэвшсэн байна. Хоорондоо өрсөлдөж байна.
энэ ингээд одоо бүх номинацаас ингээд шин залуу спортууд байгааз. Одоо жишээ нь энэ дээр бейсболын тасгалжуулагч байна. Өмнө крикетийн тамирчин эмэгтэй нэр дэвшижсэн тий. Шилэгт залуу тамирчин дээр крикетийн тамирчин нэр дэвшижсэн тэр шин залуу спортууд бас ингээд энэ номинаст орж ирсэн бас гоё харагдчих юм. Онцлогчтой харагдчих. Манай топ 4 төрөл гэж ярьдгаас нэг маань ер нь энэ жил харагдсангүй дээ. Будлага. Бараг топ 4-өөс будлага гараас гсэн мөмөг орчууд та. Тэ. Чөлөөт бокс жүдөө бол үе үедээ байж идэг. Ямар ч номинац дэвшиж байгаа шалтгаан нь ямар ч номинацаар ямар ч төрөл энэ гурван төрөл маань дэлхийн аварга Азиас бол жилдээ медаль авахгүй байх гэж бол ерөөсөй байхгүй. Боломжгүй гэдэг юм. За тэгэхээр энэ дэр нэг бас одоо нэг вайрал болоод байгаа тий. Хүн байна. Айбо. Ариун болт. Тасгалжуулагчийн карьераа эхэлсэн жилдээ л ер нь ямар гоё тий. Дартан зам мөрөөр явчваа. Тэгэхээр энэ одоо BCL-ийн амжилт болон Дэдлигийн амжилт энэ болгоноор ингээд нэр дэвшээд явж байна. Тэгэхээр дасгалжуулагч нар дээр бол маргаан байна. Жудоо дээр бас маргаан гэдэг сайнаас ш маргаан биш. Юу ч яаж энэ дээр маргах гэдэг юм. Харин тийм маргаан гэдэг. хин нэгэн хүнийг ингээд шууд тодорхойлоод тодорцсны дараа наа чи маргаантай гэж ярихаас биш наа чи тодорхоос өмнө маргаан Өрсөлдөөн байна. өрсөлдөө. Бурууч. Хэрэлдэхгүй ба. Гүйж ингээд уул нь ингээд гоцсныг юм байж ивэл те. Одоо нөгөө степийн 100% санал гэдэг шиг те. За угаасаа энэ MVP гихгүй тэр талаар л Яг ойлгоод байна. Өрсөлдөөн ширүүн байна. Залхуурах боломж бидэнд өгөхгүй юм л гэдэг шүү дээ. Тэр нь бол За тэр угаасаа авах юм байна гэж. Үнэхээр аль ч төрөл төр нь хэлж чадахгүй юм их хүмүүс байна. За жүдөөдөр мэдээж хэрэг болдотор дасгалжуулагч ямар мундаг шавнарыг гаргаж явж байгаа байлээ. Бокс дээр те дэлхийн Азаас тасралтгүй медаль авч чөлөөт дээр яаж байгаа байлээ. Тэ гоё байна. Өрсөлдөж байгаа дасгалжуулагч нар ч гэсэн маш сонирхолтой хүмүүс л байна л да. Ингээ харах юм бол. Яг одоо хоёр хүн л авчаасаа гэж бодож байна. Нэг нь Болдотор тасгалжуулагч. Одоо ер нь жигшээ багийн залуу тамирчдыг гаргаж ирж байгаа. Дээрээс нь бас Гран-при тэмцээн болон Аз төв дэлхийн тэмцээнүүдэд ер нь л бас залуу тамирчдыг тасгалжуулж оролцож байгаа. Ер нь бол тасгалжуулсан тамирчдаас өндөр амжилт үзүүлсэн байгаа шүү дээ. Иргэлэнгээс ахуулаад. За ариун бол тасгалжуулагчаас авчаасаа гэж бодчих тий. Энд чинь шигшээ баг биш тий. Клубын хэмжээнд ямар өндөр амжилтыг асуулгууд баг гаргацсан байгаа байлаа тий. Тэгэхээр энэ хоёр тамирчнаас энэ хоёр тасгалжуулагчаас авчаасаа гэж миний бодож байна. За бидний ярилцах сүүлийн номинац шилдэг баг, шигшээ баг хэвд тий. Болон одоо клубын хэмжээнд ярьж байгаа. Хасын хөлгүүд баг байна. Тэгээ 3 эсрэг 3 эмэгтэй шигшээ баг. SP Falcons хөлбөмбөгийн клуб байна. Тэгээ Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг гэсэн 4 баг өрсөлдөж байна. Аланта гэдэг. Энэ гэхдээ хараа 3 эсрэг 3 эмэгтэй шигшээ Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг аль бүрэлдэхүүнд нь байгаа маа тэдэнд тоглож байгаа. Харин тий. Сая нэвтрүүлгийг ихт хэлсэн шүү дээ. Энийн дараа ярихад бол үнэхээр Сагс ямар амар хөгжилтэй явж байгаа гэдгийг харуулна гэдэг. Одоо хардаа энд 4 баг өрсөлж байгаад 3 Сагсан бөмбөгийн баг байгаа байхгүй. За SP Falcons багийн хувьд бол хөлбөмбөг төлөөлөд тий. Азийн клубүүдийн төвшөнд өрсөлдөөд хожлоо аваад бас л хөлбөмбөгийн түүхэнд бас байгаагүй амжилт үзүүлээд явж байгаа багийн нэг шүү дээ. За тэгсэн чинь нөгөө талд нь бас л гуруулаа төв бүтээчлээ. За хасын хөлгүүд багийн хувьд бол ямар амжилттай явсан те BCL хүрэл медаль, ээжэд нь хүрэл медаль хүртлээ. Биш авраглаа. Тэгээ BCL дэ хүрэл медаль хүртлээ те. Энд чинь Сагсан бөмбөгийн клубүүдийн төвшөнд бас л үр дүн байгаагүй хамгийн өндөр амжилт. Бас энийг эвтгэж бас хэцүү байх хэвээрэл байх болно те. Одоо ESL яаж тоглож байгаа лээ те. За Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн хувьд бол энэ дээр бас миний бодож ирсэн зүгээр Amazon-с орж болоогүй бахтаа гэж би зүгээр хувьдаа бодсон юм. Бас BCL-ийн өрсөлдөөнд ороод 4-т орсон те. Бас ах клубүүдийн төвшөнд бас Аз төрсөлтөд байна те. За эмэгтэй шигшээ багийн хувьд бол бас Азийн Зүүн Азийн бүсдээ ороод 4-т орсон гэх мэт ингээд 20 байр гэсэн байл шүү дээ. Тийм шууд энэ чинь чансаан дараа шууд 20 бар дэше ороод ирж байгаа байхгүй юу? Эндээс одоо яалч хамгийн өндөр амжилт үзүүлсэн 3-3 эмэгтэй шигшээ байна л да. Game day амбог тэгээч тест. Аавда хайртай юу ээжтэй хайртай. Яасан хэцүү асуулт вэ? Дэлхийн аварга гэдэг чинь өөрөө ранк нь өндөр тэмцээн болчиход байна. Гэхдээ клубүүдийн төвшөнд нэг нь болохоор шигшээ Монгол улсын шигшээгийн төвшөнд яриад байна те. Монгол улсын шигшээ баг гэж харуул эн чинь улсаасаа дэмжлэгтэй холбооноосоо бодлого дэмжлэг маш өндөртэй баг ингэ нөлөөтэй те.
Гэтэл клуб яг клубын үйл ажиллагаанд ч гэсэн холбоо дэмжлэг үзүүлээд оролцож байгаа бол оролцож байгаа. Одоо энэ BCL-д орох эрхийн те гэрээ хэлцэлнэ. Гэхдээ яг цэвэр менежментээрээ явж байгаа хувийн хөвшлийн менежментээр явж байгаа асуун үлгүүд баг нэг талд нь байгаад байна. Нэг талд нь Монгол улсын шгшээ баг байгаад байна те. Тэгэхээр өстэй чансаа ранк ярих юм бол 3-3 өнгөрсөн жил авсан шүү дээ. 3-3 өнгөрсөн жил авсан шүү дээ. Чансаа ярих юм бол 3-3-ын дэлхийн аварга мөнгөн медаль гэдэг том зав. Ирээдүй янз бүрийн үйл явдал янз бүрийн юм харах юм бол хасын үлгүүд аваасаа. Клуб төвшөндөө ингэж амар өндөр хөгжиж байгаа. Энэ 21 жил явцсан хасын үлгүүд багийг цаашд нь урам зориг болгож илүү их East Asian Super League-д амжилт гарах магадгүй тэр төлөвлөлтийн дараа Европын том лигүүдэд тоглох ч юм уу ийм боломжуудыг олохын тулд клубээ пүүшлүүл илүү гоё баг. Нодон жил 3-3-ыг авцсан биз дээ. Аваагүй юу? Авсан. Өнгөрсөн жилийн 3-3 авсан. За өнгөрсөн жил манай хулан Арико 2 бүрэлдэхүүнд байсан. Нэмээд Нарангоо байсан. Энэ жилийн хувьд бол яг Нанду өсөл Цэрлэм Лама. Тэгэхээр зүгээр цаашдаа бодвол те клубүүд энэ амжилтыг өөрсдөө ингэж айгуу тийм хөрөнгө мөнгө цаг те бүх юмаа зориулаад ингэж гаргаж байгаа учраас ирээдүг арах юм бол би хасын үлгүүдийг авчаасаа гэж бодож байна. Амжилтаа харуул ядчих гурав. Монгол төмнийг огшааж бүр одоо Монгол улсад зохион байгуулагдсан гэдэг утгаараа би бол энэ 3-3 бол тасархаа. За тэгээд дээрээс нь олимпик төрөл. Хасын үлгүүд огшоо гоогүй. Огшоо. Би арай огш амжиг гад гэдэг бодлоо. Тэр чинь нөгөө хасын үлгүүд чи эхлээд юугаа авч байгаа юм те? BCL-ийн West East-ийн авраг болж байгаа. Тэгээд дараа нь BCL-ийн хүрэл авч байгаа. Тэндээсээ ирэх авч байгаа. Үргэлжлүүлээд East Asian Super League-ийн Power Rank-ыг төргүүл явж байгаа. Одоо 3 жил нэг хожигдсон. Марахгүй зүгээр. Яагаад нэг сон идэхгүй. Мандахын юу санааг нь ойлгоод байна л да. Энэ чинь бусад одоо хүн хасын үлгүүд гээд заяа дээрээс загсан бөмбөгийг хязгаарлагдахгүй байхгүй. Энэ чинь спортын ямар нэгэн клуб ийм хэмжээнд дараа нь өрсөлдөхүйс хэмжээнд одоо бурчааны хүртэх хэмжээнд зөвхөн саксгүй болбойж болно хөлбөмбөгч байж болно те. Ингээд явж болно. Энэ клубын төвшөнд ингэж олон улс төвшөнд өрсөлдөж байгаа гэдэг чинь өөрөө аюу том юм л та. Тэгээд яг нөгөө Монголын дуйлан шүүгэнтэй нэг холбооноос бас энэ хүн номинацт баг өрсөлдөж байгаа нь бас надад бол бас гоё харагдчихээн. Холбоон л асуудалтай гэхээс биш энэ клубүүд чи бас л адилхан бүлгүүдтэйгээ адилхан ингээл хөрөнгө мөнгө цаг хугацаа хөл бөмбөг тайртай хүмүүсийн хичээл зүтгэлээр л явж байгаа шүү. Тэ намнаад байгаа нэрийг уншир энэ шилдэг баг гэж байгаа шүү. Клуб гэж үж байгаа шүү. За тэгээд тавсал тэгээд ингэж гоё өрсөлдөж чинь ийм олон багууд өрсөлдөж чинь гэдэг нь өөрөө амар гоё байна. Манай ч нөгөө нэг муухай яриа гэж тэ монголчууд багийн спортоор явахгүй гэл тэ. Данаа ингэж олоо. Тэгсэн чинь одоо ингэж жил болох ингэ оролцож байгаа нэр дэвшиж байгаа багууд ингэ амжилтыг нэрэхэд хүртэл Аз дэлхий ярьдаг болчихлоо шүү дээ. Амжилтыг нэрэхээс гадна аль нь вэ гэдэг дээр маргаас болж шүү дээ. Үнэхээр гоё. Энэ удаагийн дугаар инхүү өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд эх дугаараар бас сонирхолтой шин зүйлсээр бас ярилцах бах. Тэгээд шин дугаараар уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй. За баярлалаа.